Сайн байцгаана уу? Кино ба ном подкастын шинэхэн дугаар эхэлж байна. Мэдээч хэрэг өнөөдөр Harry Potter цувралын 4-р дэвтэр болох Harry Potter ба Галт цом номыг кинотой найрцуулан ярих болно. За ингээд бичлэгтээ орцгоё. Энэ удаа зохиол маань ноён Дарслигийн гэрээс тэс өөр газарт эхэлж байгаа. Нэгэн өвгөн харанхуй шөнөөр зэрэгцээ орших хүн амьдэрдгүй харшийн цонхонд Тод гэрэл алсныг хараад ахаад л хүүхдүүд дүрсгүйтэж байна хэмээн бодсоор тэдний хөөхөр гэрээсээ гарна. Энэ хүнийг Фрэнк Брайс гэдэг энэхүү харшийн цэцэрлэгчээр маш олон жил ажиллаж байгаа. Тосхны иргэд энэ харшийг Ридлийн байшин хэмээн нэрлэдэг. Одоо ч гэсэн ховж болон яригддаг маш хачирхалтай түүх энэ байшинд тохиолдож байсан юм. 50 жилийн өмнө зуны нэгэн өглөө харшийн зарц эмэгтэй ажилдаа яваад орох үед аав ээж хүү Ридлүүд үхсэн байдалтай олдсон. Мэдээж хэрэг тосгон даяараа шуугиж цагдаа сэргийлэх болоход тэдэнд ганцхан ойр байсан хүн болох цэцэрлэгч Фрэнкийг баривчилсан байгаа юм. Фрэнк энэ хэргийг үгэлдээгүй гэдгээ хэлж харин хар устэй цагаан царайтай хүү тэдний харшид явж байхыг харсан гэж хэлдэг боловч өөр хинч тэр хүүг хараагүй байсан учраас мэдүүлэг нь хүчин төгөлдөр болдоггүй. Гэвч удалгүй шүүх эмнэлгийн дүгнэлт гарч хохирогчдыг огт буудаагүй, хордуулаагүй, хутгалаагүй, боомлоогүй, ерөөсөө ямар ч гадны нөлөө байхгүй эв эрүү сав саруул чигээрээ үхсэн байна гэдгийг нь баталсан тул Фрэнк суллагдсан. Ингээд тэрээр харшийн ардхан байрлах умгар байшиндаа буцан ирж өдийг хүртэл амьдарч байгаа юм. Харшид ирсэн шинэ эзэд түүнийг цэцэрлэгчээрээ ажилуулдаг боловч харш нэг л жигтэй хизээж хүмүүс нь тогтож суурьшдаггүй байлаа. Одоогийн эзэн ч бас огт ирдэггүй, өвгөнч цэцэрлэгийг арчилж тордоод бүр бархаа болсон ийм л байдалтай байгаа юм. За ингээд өвгөн Фрэнк гэрэлтэй цонхны зүг явж ортол тэнд нь хүмүүс ярилцаж тэр бүхий л хин нэгнийг алсан тухайга ахаад ч хин нэгнийг алхаар төлөвлөж буй тухай ярихыг нь сонсчихдаг. Өвгөн уг нь буцаж очиод цагдаадын тухай мэдэгднэ гэж бодсон боловч кинонд гардагчлан хажуугаар нь Нагина могоо явж өнгөрөөд тэдэнд баригдан амнасаа алдна. За кинонд огт гардаггүй боловч тэдний алсан гэд ярьж байгаа хүн нь Берта Жоркинс гэх эд шидийн яамны ажилтан эмэгтэй байгаа юм. Яаж яваад ч юм сүултдээ нэг газар таарад сүултийг үхсэн гэж яригддаг атал царайгаа харуулчихсан учраас алхаас өөр аргагүй болсон байгаа юм. Гол нь алхаасаа өмнө маш чухал хэрэгтэй мэдээллүүдийг олж авсан гэдгийг нь тэдний харилцан ярианаас ойлгож болно. Кинон дээр өрөөнд 3 хүн байгаагаар гардаг. За харин номд бол зөвхөн эзэн сүулт 2 хамт байгаагаар гарна. Харин нэгэн үнэнч туслах нь бас гарч ирээд хэдийнэ Хогвартст шургалсан талаар тэд ярилцж байгаа. Ер нь бол Волдеморт ямар ч хүчгүй хэлбэр дүрсээ олоогүй хэвээр байсан. Харин өмнөх ангийн төгсгөлд сүулт манайхны араас зогтож түүн дээр очисон учраас өдөр бүр Нагина могоог нь саагаад сүүг нь уулгасаар байгаад тэнхрүүлж авсан байгаа. Ногоон гэрлөөж өвгөн үхтхийн унахад Harry Potter хард арсан зүуднээсээ сэрлээ. Тэрээр кинон дээр Weasley-гийн гэр болох үүрэнд Ron-ы өрөөнд сэрдэг болол харин номд ноён Darsley-гийн өөрийнхөө өрөөнд сэрнэ. Сорвин урд өмнө өвдөж байгаагүйгээр маш хүчтэй өвдсөн учраас энэ тухай хүнд хэлж болох вэ хэмээн элдвээр төсөөлөн бодсоор байгаад эцэст нь Sirius гих дотны хүнтэй болсон гэдгээ санаад түүнд захидал бичнэ. Энэ өдөр бол хичээл эхлэхээс 14 хоногийн өмнө байлаа. Маргааш нь өглөөний цайн дээр 4-1 хэмжээтэй жүрж эцэцгээд сууна. Учир нь Дадли бүр таргалж гүйцээд сургуулийн эмчээс сануулга авсан тул түүнийг хоолны дэглэн байруулж тураагаас өөр аргагүй болсон байлаа. Харин сэтгэл санааг энэ өргөхийн тулд гэр бүлэрээ адилхан юм идэж ууж ядчил Харри түүнээс баг зүйл идэж байгаа гэдгийг нь харуулахын тулд Харрид маань бүр жижигхэн жүрж тавган дээр нь тавьсан байна. За энэ тухай Харри анханасаа мэдсэн учраас найзууд руугаа уйл явуулж тусламж гуйгаад энд тэндээс маш олон жигнэмэг борцог, билуу зэрэг ирсэн байдаг. Харри маань тэдгэрийг шалны доорх нууц тасалгаандаа нуусан тул хоолны дараа өрөөндөө ороод түүнийг идэж амьдардаг байв. За энэ үеэр гаднаас хонх дугарч нэгэн захидал ирнэ. Верно ах маш их уурлаж Харриг зочны өрөөнд дагуулсан орлоо. Захидал хатагтай Молли Уизлигээс ирсэн байв. Тэрээр Харриг дагуулan Квичийн дэлхийн аваргын тоглолт үзэх гэж байгаа тул амралтын сүүлийн хоногудад манайд байлгана уу гэсэн утгатай захидал явуулсан ба хамгийн аимшигтай нь тогтуунд ирнэ. Битүү Марк наачсан байдаг. Энэ нь шууданчийн анхаарлыг татсан учраас ах нь маш их уурлаж байвч хэрвээ явуулахгүй гэх юм бол нөгөөх загалмайсан эцэг нь яачих юм бэлээ хэмээн бодоод зөвшөөрөхөөсөөр аргагүй болдог. За Харриг баяр хөөртэй өрөөндөө орох үед Роны уйл ахаад захидал авчирсан байх ба маглууд зөвшөөрөөгүй маргааш оройны 5 цагт очиж чамайг аван шүү гэсэн захидал байв. Ингээд Харри маань өвдөж байсан сорив Волдемортын зүүд гих мэтийг мартаад энэ гэрээс удахгүй явнаа гэж бодоход маш их аз жаргалд хумбан суулаа.
Маргааш нь Хари ачаа бараагаа бэлдэж Дарслигийнхэн ч цөмөөрөө их л тав тухгүй түгшүүртэй хүлээлээ. Тэд энгийн овц дээр нь бидтэй. Тэд машинтай ирэх үү гэх мэтээр ах нь Элдвийг бохимдоо асууна. Хари ч яг үнэндээ яаж ирэхийг нь мэдэхгүй байлаа. Амлсан ёсоор оройны 5 цаг болж бүгд л ийш тийш цонхоор харан хүлээвч 5 минут, 10 минут, 30 минут өнгөрөхөд хинж ирсэнгүү. Гэтэл гинэд ханан зууханд түс тас хийх чимээ гарч удалгүй Жорж, Фред нарын хоолой гарав. Учир нь Визли нар Флодерийн тусламжтай ханан зуухаар гарч ирэх гэтэл Дарслигийн ханан зуухаа хэдийнэ битүүлээд наанан цахилгаан зуух тавьчихсан байж л дээ. Тиймээс бүгдээрээ арталтаа гацчихсан гэсэн үг. Ингээд маглууд айн ухарч харин ноён Визли эд шидэрээ хаалтыг задлан цөм цохиж орж ирлээ. Мэдээж маглууд үхтлээ айн ухарч ноён Визли хичнээн илдэг байхыг хичээж уучлалт гуйсан ч гэсэн хүлээ авахгүй нэгэнд тодорхой болов. Энэ хооронд ихрүүд Харигийн ачааг өрөөнөөс нь авчираад дараа нь зуух руу орж нэг нэгээрээ алга болж эхэлнэ. Гэтэл Фред зориуд халааснасаа чихэр унагсан болж жүжиглээд буцааж түүхдээ заримыг нь үлдээж орхино. Харигаас даадлыгийн тухай зөндөө сонсчихсон учраас зориуд даадлыг занг тавьж байгаа хэрэг шүү дээ. Ингээд нэг нэгээрээ явсаар хамгийн сүүлд Хариг орж байх үед нөгөө чихрээс даадлыг хэдийн идчихсэн бололтой хилэн хөөн унжиж аав ээж нь орилж хашгиран ноён Визлийг туслахыг хүссэн боловч айсандаа болоо түүнийг улам өөрсдөөсөө түлхэнэ. Хариж Флодераа шийдэх үед Дарслигийн зочны өрөө замхран алга болж үүрэнд ирсэн байлаа. Энэ жил үүрэнд Роны 2 том ах болох Билл, Чарли нар ирсэн байдаг. Биллийн хувьд банкнд ажилладаг боловч төсөөснөөс маш өөр. Үнэхээр кул дог стилтэй чихмэхээ цоолоод лууны арьсан гэд өмсчихсэн рокто стилийн хүн байсан тул Хари үнэхээр их гайхдаг. Харин Перси эд шидийн яамд Барти Кравч гэх хүний туслахаар ажилд орсон байх ба нөгөө хэдийгээ байнга л чимээгүй байхыг сануулж загнад зандарсан хинхэг амтан өрөөндөө ганцаараа байна. Хоёр ихрийн хувьд юу яамны ажилтан болох нь бүхэл шидэт тоглоомын дэлгүүр нээн хэмээн зорилго тавиад янз янзын тоглоомод зохион бүтээж бүр анхны захиалга авах гэж хагаад хатагтай Визлид баригдсан байгаа. Ингээд тэд нэлээд хэрүүл тэмцэлтэй байж байдаг. Мэдээж хэрэг олуула багтах гал тогоо байхгүй тул гадаа ширээ засаж буйгаар ном маань үргэлжлэнэ. Оройн зоогийн үеэр энэ тэндгүү халуун дулаан яриа өрнөж Хари маань зунжангаа жигнэмэг л ийцэн учраас хатагтай Визлигийн бэлдсэн үнэхээр сайхан хоолнуудыг зооглож гэр бүлийн маш гоё халуун дулаан уур амьсгалыг энэ хэсгээс бид нар уншаад мэдэрч болно. Маргааш өглөө хатагтай Визли хүүхдүүдийг сэрээлээ. Билл, Чарли, Перси нар болохоор насанд хүрсэн бас шилжих шалгалтаа өгөөд тэнцчихсэн учраас тэмцээн рүү шууд шилжээд явчих учраас унтаад үлдцгэн. Харин бусад хүүхдүүд нь аавыгаа дагаад зөөвөрлөгч байрлуулсан газар руу явах ёстой учраас инхүү эртлэн босох ёстой байв. Харид мэдээж олон зүйл сонирхолтой байсан учраас ноён Визлигээс элдв зүйлийг шалгаан зэрэгцээ алхам. Дэлхийн аваргын тэмцээний үеэр дэлхийн өнцөг булан бүрээс 100 мянга гаруй шидтэн ирэх тул маглуудын анхаарал татхааргүй зэлдүүд байршлыг олж сонгох гэж нэлээд ажил болсон гэж байгаа юм. Бас энэ тэндгүү 200-аад зөөвөрлөгч байршуулсан ба манай хэд хамгийн ойрын байршил болох үеийн толгой гих овоо руу явцгааж байгаа. За зөөвөрлөгч нь ямар ч зүйл байж болдог ба маглуудын нүдэнд тусгааргүй авчхыг хүрчхий гэж бодгооргүй хог шиг харагддаг зүйлс байх ёстой. Кинонд гардагчлан тэд Амос Дигори болон түүний хүү Седрик Дигори нартай замдаа уулзаад хуучин муу гутлын дүрстэй зөөвөрлөгчөөр дамжин тэмцээн болох газар очдог. За тэмцээн эхэлтэл жижиг сажиг үйл явдлууд зөндөө өрнөдөг. Жишээ нь яамны янз бүрийн ажилтнуудтай мэндэлж хүүхдүүдэд танилцуулж бас майхнаа өөрсдийнхөө гараар барьдаг. Маглуудад сэжиг авахуулахгүй тулд өөрсдөө усандаа яваад шид хэрэглэхгүйгээр шүдэнцээр гал асаагаад цайз үгэж ханана гэд маш их ажил өрнөнд мөн ноён Визлид тэмцээний тасалбар олж өгсөн спортын хилцээний дарга Лиодо Бегман гэдэг хүн ирээд тэдэнтэй танилцаж ярилцахаас гадна бас бооцоо тавьж болно шүү гэж санал болгодог. Энэ үед ихрүүд өөрсдөө байгаа бүх мөнгөө шавхаад аавынхаа үгнээс зөрөөд тэгээд бооцоо тавьчихдаг. Ер нь бол Ирландууд ялна. Гэхдээ Булгарын хайгч Сничийг барина гэсэн нөхцөл дээр бооцоогоо тавина. За араас нь Лиодо Бегманыг хайж явсан Барти Кравч манай Персигийн босс шүү дээ те. Тэр хүн хурч ирээд ажил төрөлтөө орцгоё гэд Бегманыг дагуулад явна. Ер нь бол бүхэл нүхсөв эд десэрэ дүрм журмыг ягштал мөрддөг хүн учраас манай Персигийн хувьд шүтэн нь болчихсон ийм хүн байгаа. Харамсалтай нь Персигийн овогчин Визли штэ. Тэгсэн чинь Визбери гэд андуураад дуудаад идэг. Тэгээ тэрийг нь сонссон ихрүүд маш их шоолж бөө инээдэн болцгооно.
болно. За кинон дээр зөвхөн Барти Краучийн дүр гарч байгаа, харин Люда Бэгман гэдэг дүр огт гарахгүй. Онц чухал дүр биш юм шиг мөртлөө номон дээр бас хөөрхөн үүрэгтэй оролцдог учраас энэ дүрийг та хэд минь санаад авчаарай. Тэмцээн орой эхлэх байсан учраас тэр болтол бүгдээрээ энэ тэрүүгээр зугааж бэлэг дурсгалын зүйл авцгаана. Энд Ром маань Болгарын багийн шүүрэгч Виктор Крам гэх 18хан настай залууг шүтэн биширч бүр түүний жижиг загварыг нь худалдан авдаг. Харин Хари Омникулар гэх үйл хөдөлгөөнийг удаашруулж бас томруулж харж болдог дуранг 3 ширхгийг худалдаж аваад 2 найзтай өгдөг. Ингээд харав бүрийн нөмөрмөгц майхангасаа гарч 20 гаруй минут алхаад ойн дунд руу явж ороход асар том цэнгэлдэх хүрээлэн тэднийг өгтөө авлаа. Энэхүү 100 мянган хүний судалтай цэнгэлдхийг байгуулахын тулд яамны 500 ажилтан жилийн турш ажилласан. Мөн энэ тэндгүү маглуудыг түлхэх шидийг хэрэгэлсэн байгаа гэж ноён Уизли тайлбарлаж өгдөг. Өөрөөр хэлбэл ийшээ ойртож дөхөж явсан маглууд ямар нэг зүйлээ мартснаа санах ч юм уу яаж игээд л буцаад явах ёстой гэсэн үг. За тэдний тасалбаар 1-р зэргийн суудал цэнгэлтгийн хамгийн дээд талд байдаг гэсээр тэд шатаар өгсдөг. Кинонд Малфойгийнхэн таарад мяалаад байдаг боловч номд үнэхээр л яг дээд талын 1-р зэргийн суудалд тэд нар маань суудаг. Бас хамгийн түрүүлж ирсэн байх ба ганцхан суудал эзэнтэй байдаг нь Добитэй адилхан гэрийн үйлчлэгч байдаг. Түүний нэрийг Винки гэх ба ноён Барти Краучийн гэрийн зарц юм. Эзэн нь маш завгүй байгаа тул хэдийгээр өндрөөс маш их айдагч гэсэн суудлыг нь хадгалахын тулд төрүүлж ирээд сууж байгаа нь тэрэж. Араас нь удалгүй яамны сайд болон Болгар, Ираны томчууд нэмэгдэж ирдэг. Мөн мэдээж Люциус Малфой эхнэр хүүгийн хамт гарч ирнэ. Тэрээр Гигэн Мунгогийн имлэгт маш их хандив өгсөн учраас зочноор өргөцсөн юм а гэж сайд тайлбарладаг. Харин Люциус сайдад сонсогдохгүйгээр ноён Уизли рүү дөхөөд чи энэ зэрэглэлийн суудалд ийм олон сандал авахын тулд арай байшингаа зарчхаагүй гэж найдаа химэн заналтайгаар хэлнэ. Сайд ямар энэ хоёр эцгийг хамгийн сүүлд зодолтоод салсан гэдгийг мэдэх биш, хооронд нь их л найрсгаар танилцуулж байгаа харагдана. За ингээд хүсэн үлээс нь тэмцээн эхэлж Болгарын багийн үзүүлбэрт Вела буюу хүмүүсийг ховсдож аз жаргалтай болгодог үсэглэнтэй эмэгтэйчүүд гарч ирдэг. Хэрвээ Хермиони болиулаагүй болвол манай Рон, Хари хоёр ховсдоосондоо болоод хашлаг давах гад зогсож байдаг. За Ирландийн баг болохоор өөрсдийн логогоо маш томоор үзүүлж тэр нь болохоор үзэгчдийн суудал руу алтан зоос болон хувирч бороо шиг асгарч орноо. Рон Харигаар үнэтэй бэлэг авахулчихсандаа санаан зовоод исэн учраас тэрхүү зоосноос аваад Харид төлбөрөн шүү гэд өгдөг. За тэмцээн маш өрсөлдөөнтэй болж Ирландууд дандаа оноо авсаар байгаад 170 оноотой болох үед нь Болгарын хайгч Крам Сничийг бариад ингээд 160 оноотой болж Ирландийн баг эцэстээ ялж байгаа юм. Хэдийгээр Болгарын баг ялаагүй ч гэсэн шүтэн бишрэгч нар нь дүгнэхдээ Крам үнэхээр гайхалтай нисгэгч баригч учраас өөрийнхөө л тэмцээнийг дуусгая гэж хүссэн байхаа хэмээн дүгнэнэ. Дараа нь цом гардуулах ёслол болж харин манай хоёр ихэр бооцондоо ялсан учраас маш их зоос авах нь хэмээн үнэхээр их баярлдаг. Тэмцээний баяр хөөрийн дараа майхандаа буцан унтцгааж байх үеэр гадаа өрнөж байсан дуу хуурын чимээ айн зогтох шууганаар солигдсон хэрэг биштлээ. Ноён Уизли хүүхдүүдийг ойроо аюулгүй газар руу зогтоохыг зөвлөөд өөрөө болохоор том гуравтайгаа хамт яамныхын туслахаар явна. Кинон дээр Хари маань шууд тэндээс гарахтаа төөрөөд хүний хүлд цохиулан ганцаараа ухаан алдаж ундаг болвол номд эхлээд хоёр ихэр Жинийг аваад хаа нэг тийшээ явж харин араас нь манай гурван найз явсан боловч эхний гурваасаа төөрчгдөг. Ингээд гурван найз харанхууд явж агаад модон дунд Малфойтой таарч тэр ч хорон мөвгөө шидлэн Хермионыг бохирц цустай учраас болгоомжтой байхыг сануулan дооглоно. Хөвгүүд мэдээж алалцах гэсэн ч Хермиони тэднийг болиулаад цаашаа явна. За энэ үед харанхуй ойр ороод Хари маань саваагаа ашиглан гэрэл гаргах гэтэл саваа нь байдаггүй. Найзууд нь гэрэл тусгаж энэ тэрүүгээр хайсан ч гэсэн ойр хавьд нь ерөөсөө байхгүй. Энэ үед нөгөө Винки гэх нэртэй гэрийн үйлчлэгч эльф тэдний хажуугаар ихэд сонирн байдалтай яаран алхаж өнгөрдөг. Дараах нь мөн Люда Бэгман бас хажуугаар нь өнгөрөх бөгөөд юу болж байгааг ерөөсөө мдээгүй ээжэдэг. Ингээд хүүхдүүд тайлбарлаж хэлэх үед шилжээд үүмэн шууган болж байгаа газар руу явна. За хэсэг хугацааны дараа хүүхдүүдийн артхан хин нэгэн байгаа юм шиг чимээ гарч тэд цочин харах үед ямар нэг цоргисон бүдүүн хоолой сонсогдоод тэнгэрт гэрэл цацарч асар том гавлын ясны дүрс үүсдэг. Энэ бол хар тамга бөгөөд Лорд Волдеморт хүчрэхэг байх үедээ энэхүү тамгыг хэрэгэлдэг байсан аж. Сүүлийн 13 жилийн турш огт үзэгдээгүй учраас ихэнх хүмүүс энэ тамгыг хараад үхтлээ айдаг. Яг л манай гурвын дээр энэ тамга гарсан учраас тун удалгүй яамны 20 гаруй ажилтан саваагаа
тэд рүү чиглүүлсээр шившлэг илгээдэг. Ингээд тэд шууд л хар тамгыг хинэн гаргасан бэ хэмээн сэжгэлдэг ч гэсэн ноён Уизли ирээд хүүхдүүдийг өмөөрч хүүхдүүд харин тэр зүгт ямар нэг чимээ гарсан гэж хэлснээр Амос Дигори тийшээ очиод нэг сэжигтнийг чирж авчирдаг. За энэ бол мэдээж Барти Крафчийн зарц Винки хэмээх эльфэн байдаг. Тэр бүр гартаа саваа барьчихсан байдаг. Савааны хамгийн сүүлд гаргасан шившлгийг нь шалгаад үзвэл үнэхээр л энэ саваанаас хар тамгыг гаргасан байдаг. Энэ үед жаахан гэрэл гарч Хари тэрхүү саваа нь өөрийнх нь саваа болохыг анзаарч хардаг. Мэдээж хэрэг ноён Крафч зарцтай маш их уурлан хэдийгээр сэжиглэж болох үс байсан ч гэсэн зарцыг нь сэжиглэн гэдэг бол өөрийг нь харцсантай ялгаагүй хэрэг болох юм л та. За ингээд маш олон эргэлзээ төрж хоорондоо ярилцсны эцэст юутайч энэ дэлхий дээр хар тамга гаргасан байх учиргүй бүр хамгийн учиргүй хоёр хүн нь энэхүү Harry Potter болон Barty Crouch нар учраас юутайч ихний ээлжинд энэ хэдийг явуулахар болдог. Harry бол ойлгомжтой Lord Voldemort-ийн шидээс ганцаараа амьд үлдсэн хүүхэд, харин Barty Crouch бол тухайн үедээ хамгийн олон хар лордын туслахууд буюу бүхэл залгигчдыг барьж Азкабаны шоронд хорж исэн тийм айхтар тэмцэгч хүн юм билээ л дээ. Тэгэхээр сэжиглэх үндэс ерөөсөө байхгүй гэсэн. За ингээд хар тамга гаргасан гол хэрэгтнээ барьж чадалгүйгээр тэд буцаад явцгаана. Хүүхдүүдийн хувьд хар тамганы учрыг сайн ойлгохгүй байсан учраас яагаад бүгдээрээ ингээд айгаад байгаа юм бэ гэдгийг нь ноён Уизлигээс асууна. Тэрээр тайлбарлахдаа хэрвээ ажлаа дараад гэртээ ирэхэд чинь байшингийн чин дээр хар тамга тодорч байх юм бол гэр бүлийн хэн нэг нь үхсэн гэсэн үг ээ. Тэгээд ямар аимшигтай гэдгийг нь та нар төсөөлөд үзтээ хэмээн хэлнэ. Өөрөөр хэлбэл Волдемортын хүмүүс хэн нэгнийг алсныхаа дараа энэ тамгыг үлдээдэг байсан байгаа юм. Ингээд тэд майхандаа буцаж нэг шүнийг унтсан болж өнгөрөөгөөд өглөө өөр цаймагц гэртээ харьцгаана. Хатагтай Уизли мэдээж сонингоос энэ тухай уншаад бүгдээрэнд нь маш их санаа зовсон байдаг. Хатагтай ганцаараа үлдэхдээ хүүхдүүдийн бүх хичээлийн хэрэгслийг явж бэлдсэн байдаг ба чагсаалтад ёслолын хувцас гэж бичсэн байсан тул хөвгүүдэд ёслолын хувцас авсан байдаг. Кинон дээр Рон байна нагц эмээгийнхээ өмсөж байсан уламжилж ирсэн ёслолын хувцсыг шуудангаар хүлээн авч өмсөж буугаар гардаг болвол номд болохоор Хатагтай Уизли Харригийн мөнгөөр арай дайжгүйг сонгоод авсан ч гэсэн санхүүгийн боломжгүйгээсээ болоод Ронд хуучин хувцсны дэлгүүрээс тэрхүү таарахын хүрмийг авсан юм а гэдгээ тайлбарлаж буугаар гардаг. Хүүхдүүдийн сургуультай явах өглөө ноён Уизли хүргэж өстэй байсан боловч яаралтай хэрэгээр дуудагдана. Энд Аластер Муди гэх дүрийн тухай анх танилцуулж байгаа. Тэрээр тэтгэвртэй гарсан ч гэсэн цагтаа маш мундаг Аврор байсан ба Аврор гэдэг нь хар шиддэг ангуйчилдаг хүмүүсийг хэлдэг аж. Азкабаны шоронд байгаа хоригдлуудын бараг тал хувийг нь Муди барьсан бөгөөд мэдээж тэр шалтгааны улмаас өстөн дайсан ихтэй болсон учраас үргэлж бусдыг хардаж өөрийгөө хамгаалах элдв зүйлсийг гэрийнхээ ойр орчин байрлуулдаг юм байна л да. Гэтэл урд шөнө хин нэгэн гэрт нь орохыг оролцсон гэж үзээд элдв шид занг ажиллуулж тэр нь маглуудын анхаарлыг татсан учраас ноён Уизли энэ хэрэгээс болоод яаралтай явах ёстой болсон байв. Хогвартсын галт тэрэг дардан явсаар хүүхдүүд шилтгэндээ ирлээ. Адар борооцтгож бүгд голдоо ортол нь орсон ч халуун дулаан их танхим тэднийг хүлээж байв. Мэдээж нэгдүгээр дамжааны шин сурагчдын хуваарлах ёслол болж дараа нь эдээ ундаа дэлгэгдэн хотоод нь хоржгонсон хүүхдүүд хоолндоо шумбаа орно. Энэ хоолны үеэр толгойгүй шахам нэг Хермионигийн хажууд суугаад ярьж байхдаа галт тогоонд ажилтдаг эльфүүдийн тухай хэлдэг. Үүнийг сонсоод Хермиони Хогвартст хүртэл гэрээ үйлчлэгч ажилтдаг юм уу гэд ихэд гайхна. Бүр хамгийн олон гэрээ үйлчлэгч байдаг газар буюу 100 гаруй үйлчлэгч нар ажилтдаг шүү дээ гэж хэлдэг. Хермиони бүр шоконд ороод тэд нар тэгвэл цалин авч тэтгэврт гардаг үсттэй. Хамралтын өдөр байдаг үсттэй. Хэрвээ үгүй гэх юм бол эн чинь боолын хөдөлмөр байна шүү дээ хэмээгээд идэж ууж исэн зүйлээ тавьж ахин юунд ч ам хөрсөнгөө. Ингээд цоог барьж дуусны дараа профессор Дамблдор хүүхдүүдийн мэдхийг хүсээд байсан тэрхүү нууцыг саяныг задлахын тэр 700 жилийн өмнөөс уламжлал болон зохиогдож ирсэн Европын шидтний 3 том сургууль болох Хогвартс, Дурмстранг, Боубатон нарын сурагчдын дунд 5 жил тутам нэг удаа 3 шидтний тэмцээн болдог байж л дээ. Энэ тэмцээнээс болоод амиа алдах сурагчдын тоо их байсан учраас сүүлийн 100 жил огт зохиогдоогүй юм билээ. Тийм учраас энэ удаа тэмцээнд маш сайн бэлдэж тэмцээнийг ахин сэргээгээд Хогвартст
зохион байгуулж байгаа юм байна. Кинон дээр шууд нөгөө хоёр сургуулийн сурагчид ирээд үйл ажиллагаа эхэлж байгаагаар гардаг болвол номд бусад сургуулийн сурагчид 10 дугаар сард ирж Хэллоуины баяраар 3 аваргыг сонгоно гэдгийг Дамблдор хэлдэг. Мэдээж 17 нас хүрээгүй хүүхэд оролцож болохгүй гэж хэлсэнд ялагч болж мянган галлио авахыг хүсэж байсан хоёр ихэр маш их дургуйсан ямар нэг аргаар хөгшрүүлэх ханд хэрэглэж орноо л хэмээн ярьцгаадаг. Маргааш нь хичээлүүд эхэллээ. Кинонд гарахгүй ч ургамлын шидэт амтны мэрэг төлгөөнгээд бусад хичээлүүд ордгороо орно. Харин Хермиони юутайж хоол ундаа эддгээрээ идэж эхлэх ба гэрийн үйлчлэгч нарт тус болох арай өөр арга олно гэд номын сан руу улам гүйдэлтэй боллоо. Кинон дээр Малфойг өмхий хүрэн болгож хуургадаг хэсэг нэлээд сүүлд гардаг. Харин номд бол энэ нь эхний өдөр болдог. Учир нь Артур Уизлигийн тухай шар мэдээ сонинд гарч түүнийг нь Малфой зориуд гайхуулан Ронд уншиж өгөхдөө сонинд гарсан аав ээжийнхэн зургийг шоолж ээжийг нь тарган хэмээн доромжилдог. Мэдээж Харри Поттер найзаагаа өмөрч танаа ээж тэгвэл үргэлжил хамар доорн шивх төргсөн мэт ярвайж байдаг шүү дээ. Угаасаа тийм юм уу? Эсвэл чи хажууд нь явахаар тэгдэг юм уу хэмээн хариуг нь барина. Тэгмэгц Малфой ээжийг минь бүү доромжил гээд Харригийн араас шившлэг илгээдэг боловч өнөөх нь харамсалтай нь ондоггүй. Харин үүнийг харсан Муди би араас дайрдаг шидтэнд хамгаас дургүй гээд Малфойг сургаж өмхий хүрэн болгож байна тэр юм. Энэ явдлыг хараад хүүхдүүд маш их баясаж профессор Мудиг бараг л шүтэж эхэлцгээв. Хэд хоногийн дараа анхны хар шидийн хичээл орж профессор Муди кинон дээр гардагчлан хориотой шившлгүүдийн тухай хичээлийг орно. Хамгийн эхний Империус шившлгийг Рон хэлдэг. За энэ шившлэгт өртсөн бол өөрийн ухаангүй болж хүний хий гэж зааж тушаасан бүхнийг хийн гэсэн үг. Харин хоёр дахь Круциатус шившлгийг Невил гараа өргөж байгаад хэлдэг. Аалзан дээр туршиж хамаг байдгаар нь зовооход Хермиони орилж болиулна. Учир нь Аалзыг бос Невилийг хараад өрөвдсөн байдаг. Үргэлжийн адил Невил маань аймхаа болохоро ингэтлээ айсан юм биш. Шалтгаан нь номын төгсгөл хэсэгт илүү тодорхой болох учраас санаад авчгаарай. За 3 дахь хараалыг мэдээж Хермиони хэлдэг. Авада Кедавра буюу өхлийн шившлэг юм. Түүхэн дүүнийг тэсэж үлдсэн ганцхан хүн би мэдээж тэр нь Харри Поттер. Энэ 3 шившлэгийн аль нэгийг хэрэгэлсэн л бол бүх насаараа Азкабанд хоригдох ял авдаг бахан. Хичээлийн дараа профессор Муди Невилийг аргатгаар ч юм уу ямартайч цай уухыг санал болгоод дагуулад явна. Бас ургамал судлалын хичээлдээ сайн талаар нь магтаж шинэ номыг түүнд өгсөн байдаг. Нийтийн өрөөндөө хөвгүүд даалгавраа хийж харин Хермиони нэлээд орой болсон хойно номын сангаас ажиллаа дууслаа гэсээр орж ирдэг. Тэрээр 50 ширхэг ингрийн тэмдэг хийсэн байх ба гэрийн үйлчлэгч эльфүүдийн халамжийн нийгэмлэг гихчийг байгуулад хоёр найзыгаа хүчээр гишүүн болгосон байна. Мөн ирээдүйд хуулийн төсөлд ийм тийм өөрчлөлт оруулнаа. Эхний ээлжинд эльфүүдийг цалинтай бас амралтын өдөртэй болгоно гэх мэтээр санаачилсан зүйлсээ ярина. Рон түүнд гэрийн үйлчлэгч нар өөрсдөө боолчлогдох дуртай шүү дээ гэж мянга хэлээд ч нэмэр болсонгүй. Энэ асуудлын тухай кинонд ерөөсөө гардаггүй. Яг энэ үеэр Харригийн удаан хүлээж байсан хариу захидал Сириус Блэкээс ирнэ. Тэр Харрид санаа зовоод өмнө зүгээс хойд зүг рүү буцах талаараа бичсэн байдаг. Харин Харри үүнийг уншаад өөртөө ихэд дургүйн хүрнэ. Хэрвээ өөрийнхөө сорив хэсгэн өвдсөн гэдэг дэмий зүйлээс болоод Сириус түүнд ойртон ирж байгаад баригдчихвээ гэхээс тэр үнэхээр их айж зовж байлаа. Маргааш нь босоод би сорив өвдсөн гэж андуурчээ. Тиймээс ирэх хэрэггүй гэсэн захиаг бичиж ахин Хедвигээр явуулдаг. Үүнээс хойш хар шидийн хичээлдэр профессор Муди Империус шившлгийг хүүхдүүд дээр нэг нэгээр нь хийж эсэргүүцэж сурахыг дадуулж эхэлнэ. Гэвч бүгдээрээ л ухаан санаагаа алдаж хий гэснийг нь хийн. Харин сурагчдын дундаас хамгийн их төхөөсөн нь 4 удаагийн оролдлогоор анх удаа Харри Поттер л тэмцэж эсэргүүцэж сурч чаддаг. 3 шидтний тэмцээний улмаас энэ жил Квичийн тэмцээн болохгүй бөгөөд Харри бэлтгэл сургуулалтгүй боловч гэрийн даалгаврынхаа доороос босхгүй шахан байсаар 10 сарын 30-ны баасан гараг боллоо. Энэ өдөр бол нөгөө хоёр сургуулийн сурагчид хүрэлцэн ирж Хогвартсийнхан хүлээн авч байгаа өдөр юм. Яг л кинонд гардагчлан нэгэн сүйхт ирэхдээ харин нөгөө нь усан онгоцтой нуурын гүнээс гарч ирдэг. Рон маань Крамыг хараад үхэх шахаж бараг л ороо өгөөд өөрөө газар унтсан ч яах вэ хэмээн шүтэн мишрэн. Харин Хермиони тэр чинь байтгал нэг сурагч шүү дээ гэд үл тоож байгаа харагдана. Мөн оройн цайлгын үеэр Бов Баттоны нэг охин тэдний ширээнээс амттан авах үед Рон маань ховстуулж орхидог. Хүүхдүүд тэр охиныг Вэла юм байх та хэмээн хоорондоо ярилцлаа. Багш нарын ширээнд хоёр сургуулийн шинэхэн багш нараас гадна ахаад хоёр хүн нэмэгддэг бөгөөд
бөгөөд эд шидийн яамны ажилтан Лиодо Бегман болон Барти Кравч нар байлаа. Энэ өдөр тэмцээнд өрсөлдөх хүүхдүүдийн нэрийг хийх, галт цомыг танилцуулж, нэрээ дотор нь хийх 24 цагийн хугацааг хүүхдүүдэд өгдөг. Мэдээж эхрүүд маань хөгшрүүлдэг уусмал ашиглан насны тойргийг давах гэж оролцсон ч шидэгдэж орхидог шүү дээ. За кинон дээр хоёр ихэр хоорондоо зодтолдоод би чамд хэлсэн биз дээ гэх мэтээр маргалддаг. Тэр хэсэг нь надад жаахан тэнэг санагддгийг. Ер нь бол хоёр ихэр хизээж тийм зүйл хийснээсээ болоод бие биеэ буруутгаж хоорондоо зодтолдох дөрүүд биш шүү дээ. Номд бол тэд бие биеийнхээ сахлыг хараад хөхрөлдөөд тэгээд удалгүй араас нь профессор Дамблдор орж ирээд тэднийг эмнэлэгт очиж эмчлүүлэхээр явахыг зөвлөдөг юм. Тиймээс кинон дээр ч гэсэн яг номынхоо дагуу байсан бол илүү тохирох байсан юм шиг санагддаг. За маргааш нь гурван найз удаан хугацааны дараа Хагрид дээр очиж амралтын өдрөө өнгөрүүлнэ. Мөн түүний өвсөө тосолж ирвэхээ зангаа зөөж үнэртэй ус түрхийг хараад хин нэгэнд дурлсан болохыг нь ойлгоно. Оройн нь цайллага эхэлж аваргуудын нэрсийг сонсохоор хүүхдүүд тэсгэл алдан хүлээж байлаа. Галт цом аваргуудыг зарлах цаг болж Дурмстрангийн аваргаар Виктор Крам, Боб Батаны аваргаар нөгөө Вела гэж дүгнэгдээд байсан охин болох Флэр Делакур, харин Хогвартсын аваргаар Седрик Дигори нар сонгогдноо. Профессор Дамблдор хаалтын үгийг хэлэх гэтэл бүхнийг гайхшруулан ахин нэгэн цаас гарч ирэх ба түүн дээр Харри Поттер гэсэн нэр бичээстэй байлаа. Ингээд л бөөн шуугиан хэрүүл эхлэхэн тэр хүүхдүүдийн хувьд Харриг булхайцсан гэж үзэж байхад багш нарын хувьд Хогвартсаас 2 авраг тодруулсан нь хоорондоо ярилцсан гэрээ хилцлээсээ ботсон увайгүй хувилдан химэн зэвүүцгэд хөрнө. Мөн ахаад хүүхдүүдийн нэрийг хийж үлдсэн 2 сургуулиас 2 дахь аврагуудыг тодруул химэн багш нар шаардлаа. Харин тэдний яриаг тасалж орж ирсэн хүн нь профессор Муди байв. Тэр хэлэхдээ энийг хэн нэгэн нилээн хүчтэй шийдтэн хийсэн байж таарнаа. Цомд 3 сургуулиас зөвхөн 3 аврагыг сонгох ёстой гэдгийг нь мартуулад 4 дахь сургуулиас Харриг ганцаарнг нь оруулж сонгохоос өөр аргагүй байдалд оруулсан байх гэдэг тайлбар хийв. Түүнчлэн галт цом нэгэнт унтарсан бол дараагийн тэмцээн хүртэл astagгүй. Бас сонгосон аврагууд заавал тэмцээнд оролцох ёстой гэсэн дүрмийн дагуу ямар ч өөр арга байгаагүй тул эхний тэмцээн 11 сарын 24-нд эр зориг шалгах болноо. Ганцхан саваагаал ашиглаж болно гэсэн зааврыг хэлээд аваргуудыг явуулна. Седрик гарах замдаа Харригаас нэрээ дотор нь яаж хийсэн юм бэ гэж асуудаг. Харри би хийгээгүй гэж хэлсэн ч тэр огт итгэсэн шинжгүй салан одлоо. Харри маань дотроо надад үнэхээр л Хермиони Рон хоёроос өөр хэн ч итгэхгүй юм бах та гэсэн шивэн боцоор өрөөндөө явж орно. Мэдээж Гриффиндорын сурагчид бөөн баяр өгтөж авах бөгөөд юутайч тэдний тэнхмээс авраг болсонд нь баярлаад байгаа хэрэг шүү дээ. Бас нууцыг нь мэдчих санаатай элдвээр асуух бөгөөд Харри үнэхээр л өөрөө хийгээгүй гэдэгт хэн ч итгэхгүй байлаа. Харри маань арай гэж тэднээс малтраад дээш гартал Рон ганцаархнаа орон дээрээ хөвтөж байв. Тэгээд баяр хүргэе гэж хүчлэн хэллээ. Харамсалтай нь Ронч гэсэн Харрид итгээгүй байв. Өмнө нь Харри зүуднийхаа тухай 2 найзтай хэлэхдээ Волдеморт өөрийг нь алхахаар хайж байгаа гэдгийг огт хэлээгүй юм. Тэд өөрт нь хитрхи санаа зовчих байх гэж бодсон хэрэг. Тийм болохоор одоо ч гэсэн магадгүй түүнийг хэн нэгэн үхээсэ гэж хүссэндээ галт цомд нэрийг нь хийсэн байхаа гэдгийг Ронд тайлбарлаж хэлж чадсангүй. Маргааш нь Хермиони Харрид хачиртай талх авчирч өгөөд гадуур дагуулan алхлаа. Учир нь Харриг их танхимд орох хүсэлгүй байгааг мэдэж байв. Бас Рон тэр хоёр муудсныг гадарлчихсан. Тэгээд аминдаа Роны талаас тайлбарлаж байгаа юм л да. Тэр дээрээ маш олон ахтай үргэлж тэднийхээ амжилтын сүдэртэн дарагдаж явдаг. Гэтэл ганц сайн найз нь хүртэл маш шалтартай хүн бүр түүнийг л гэдэг учраас Рон бас л сүдэртэн дарагддаг. Тэр мэдээж атаархч л байгаа. Гэхдээ энэ удаа үнэхээр тэсээгөө байхаа хэмээн тайлбарладаг. Харин Харригийн хувьд дуртаяа байраа солихсон хүн бүхэн дух руу нь харах ямар тэнэг байдаг талаар тэр дааж мэдэхгүй байна хэмээн бохимдно. За тэгээд сургууль даяараа ялангуяа хамгийн дажгүй харилцаатай байдаг Хафлпафын сурагчид хүртэл энэ удаа Харрид үнэнхээр дургуутсаж байгаа нь мэдрэгдэнэ. Ялангуяа Слизеринийнхэн Булхайч Поттер гэсэн тэмдэг зүүж түүнийг эн тэндгүй тараадаг боллоо. Бас нэгэн хар шидийн хичээлд очихын өмнө Хонгилд Харри Малфой хоёр ахиад тесэрч өөдөөсөө шившлэг илгээдгээ. За тэр нь хоорондоо мөргөлдөөд нэг нь Гойлийг харин нөгөө нь Хермиониг онцгдог. Хермиониг
Харигийн тухайд анхны бот дээр түүний дүрийн тодорхойлолтод дурдахдаа баг зэрэг урагшд орсойж гарсан 2 том үүдэн шүдтэй гэж байдаг шүү дээ. Харин тэр шүд нь шившлэгт оногдоод улам томорч эхэлдэг. Энэ үед профессор Снейп ирээд маргааныг таслахдаа Гойлийг болохоор эмнэлэг рүү очиод эмчлүүл гэж хэлдэг мөртлөө Хермионыг харангуйтаа би ямар ч ялгаа олж харсангүй гэж хэлдэг. Үнэнхээр зөвгөн багаз. Тэгээд бүр Гриффиндороос 50 оноо хасаж орхидог. Хермиони ч нүрээ даран эмнэлэг рүү гүйх бөгөөд Харри, Рон хоёр жаахан чадахгүй хугацаанд нэгдсэн мэд болсон боловч Рон анги руу оронгуудаа өөр хүүхдүүдтэй нийлээд суучдаг. Энэ үед Харрид хичээл үнэхээр хэцүү санагдаж анх удаа маш ихээр ганцаардна. Харин азар аваргуудыг дуудаж байна хэмээн Харри хичээлээс чөлөөлөгдөх боломжтой боллоо. Дээшээ гарч очивол шидэт саваа дэнслэх ёслол буюу саваан тэмцээнд бэлэн эсхийг шалгах үйл ажиллагаа болж байлаа. Мөн өдөр тутмын зүүнч сонины сэтгүүлч Рита Скитер Харригаас ярилцлага авна. Кинонд гардагчлан үзэг нь өөрөө элдвийг зохион худлын бичиж байх үед ашгүй профессор Дамблдор шүүрний пинг нээгээд Харриг буцааж өгөхийг хүсдэг. За ингээд Оливандер буюу 4 жилийн өмнө Харри маань очиж өөрийнхөө шидэт савааг авч байсан алдарт урлаач зочлон ирээд 4 аваргын саваа тус бүрийг шалганаа. Флэрийн саваанд эмээгийнх нь буюу Велагийн үс орсон юм байна л да. Өөрөөр хэлбэл Флэр үнэхээр л Вела байсан гэдгийг мэдээд Харри маань Ронд хэлхийг үнэхээр хүссэн ч мууцсан байгаа гэдгээ санана. Саваа шалгаж дууссаны дараа баахан зураг даруусаар оройн хоолны цаг болноо. Үүнээс хойш хэд хоногийн дараа сонинд мэдээ гарсан боловч 3 шидтний тэмцээний тухай нийтлэл гэсэн атлаа бараг 90% нь Харригийн тухай бичсэн байдаг. Бас Харри өөрөө хэлсэн мэтээр зохиож бичсэн ичхүүр сонжуургүй бүр нэг хэрээс хэтэрсэн ярилцлага нийтлэгдсэн байдаг. Эцэг их минь надаар бахархах байсан. Би хаяа тэднийгээ бодож уйлдаг. Тэд намайг тэнгэрээс харж тусалж байгаа гэх мэт. Тэр ярилцлагаас болоод Харри маань ахаад л 10 хоногийн турш хүүхдүүдэд доромжлуулж улам л ярианы бай болгон тэр. Үүний дараахан хагасааны амралт болж сурагчид Hogsmeade тосгон орно. Харри маань энэ бүхнээс залхсан тул Далтын хар нөмөргөө өмсөд Хермионитай хамт цугаалдаг. Тэр хоёр 3 шүүр бааранд орж шар ариг уух үед өөр ширээнд Хагрид Мүүдитэй хамт суух нь харагддаг. Гол нь тэд найзуудын ширээнд ойртон ирж профессор Мүүди сайхан нөмрөг байна шүү Харри хэмээн хэлдэг. Өөрөөр хэлбэл түүний хиймэлнүүд нь Далтын хар нөмргийгч гэсэн нэвт харж чаддгаа гэсэн үг. Бас Хагрид маань өнөө шөнө нөмргөө өмсөд гэрт хүрээд ирээрээ харуулах зүйл байна хэмээн Харрид хэлдэг. Ингээд кинонд гардагчлан Хагрид тэр шөнө Харриг дагуулж яваад эхний даалгавар нь луу болохыг харуулнаа. Мэдээж хатагтай Максимыг дагуулж очсон Харри ч мэдэж авсан. Кинон дээр бол энэ хоёр л мэдсэн, харин Крам мэдээгүй байгаа шүү дээ. Гэхдээ Харри Седрик л мэдээгүй гэд зориуд очиж түүнд хэлдэг шүү дээ. Шалтгаан нь юу вэ гэхээр Харри лууг харчгаад шөнийн 1 цагаас нийтийн өрөөний ханан зовхны тэнд Сириустэй уулзахаар болцоо тогтоосон байдаг. Тэм учраас шилтгэн лүү яарч гүйж яваад санамсаргүй нэг хүнийг мөрөгчгдөг. Харин тэр нь Каркаров байдаг. Өөрөөр хэлбэл Хагрид хатагтай Максим хоёрыг харчихсан ч юм уу те. Ягаад ч юм Каркаров тэдний араас яваад ямартайч луу тэнд байгаа гэдгийг олж мэднэ гэдгийг нь Харри тэрхэн үед ойлгочихсон гэсэн үг. Ингээд л Седрик ганцаараа мэдгүй үлдэх нь гэж бодоод түүнд хэлж байгаа юм. За тэгээд Харри маань гүйсээр байгаад ашгүй нэг амжиж ханан зовхондоо эртэл загалмайлсан эцэг Сириусийн толгой дүлний цаанаас цохуйн гарч ирнэ. Кинон дээр тэдний уулзалт их л хурдан болоод өнгөрчих шиг болдог. Харин номд Харри маань сургууль дээр болж буй бүх зүйлсээс ахуулаад Ронто мууцснаа хүртэл ярьж сэтгэлэн уудалнаа. Бас нэг Сириусийн хэлсэн мэдээлэл нь Каркаров өмнө нь үхэл залгигч байсан бөгөөд түүнийг Азкабанд барьж хорьсон хүн нь профессор Мүүди гэдгийг хэлнэ. Гэвч Каркаров бусад олон үхэл залгигчдыг илчилснийхаа ачаар өөрийгөө шоронгоос сулсан гэдгийг мөн Харрид хэлнэ. За бас Берта Жоркинс гэд номын эхэнд хэлсэн яамны ажилтан алга болоод сар болж байгаа шүү дээ. Харин тэр Албанд яваад алга болсон ба хамгийн сүүлд Волдеморт бас Албанд байсан гэх мэдээ дуулдсныг за түүнчлэн Берта 3 шидтний тэмцээний тухай мэдэж байсан нь тодорхойн дээр маш их ховж ив хөөцөлдсөн ерөн л бусдын өгөөшөнд амархан орох төрлийн хүн тул юу ч болсон байж магадгүй гэдгийг Сириус онцлон хэлнэ. За мөн эхний даалгавар луу гэдгийг мэдээд нэг арга байж болох юм аа гэд яг хэлэх гэж байтал ардан чимээ гарч Харри сандарсандаа Сириусыг хурдан яваа гэж хэлдэг. Ер нь бол кинон дээрээ Рон илүү муухай ааштай, Харри болохоор нэг л учраа олж ядсан. Тэгээд буцаад ирэхэд нь Сириус явчихсан байгаагаар гардаг шүү дээ. Харин номд бол Харри
Хари өөрөөс нь болоод Сирус баригдчихвээ гэж үхтлээ айж байгаа учраас өөрөөсөө ч илүү бүхнээс түрүүнд Сирусыг бодоод байгаа гэсэн үг. Тийм учраас Лууг яаж аргалахыг мэдмээр байсан ч гэсэн Сирусыг бодоод яваа гэж хэлж байгаа юм. Гэтэл саад болсон хүн нь очиж Рон байсан болохоор маш их уурлаад чи намайг тагнахаар ирээ юу гэд хашгирч чаддаг юм. Нөгөөх нь уг нь Хариг орондоо байхгүй болохоор нь санаа зовоод л доошо бууж ирсэн юм бэлээ л дээ. Гэтэл Хари уралчингууд дараагийн ярилцлагадаа бэлтгэт чинь саад болсон бололтой гэд бас л бууж өгөхгүй ууралчихна. За тэгээд Хари маань Булхаач Поттер гэсэн тэмдгээ аваад Роны духыг онож шидээд мэ наатаха зүгээд тэмцээнэ үзээрэй. Аз олж духан дээр чинь сорив гарч ирч магадгүй. Чи үүнийг л мөрөөддөг бидтэй гэд найздаа ер нь бол нийлээ муухай үгнүүдийг хэлж байгаа. Уучлаарай дундуур нь төр ороотхыг. Хийж байгаа зүйл чинь таалагдж байна. Дансаа тавиарай. Кофе жуулаа авч өгмөөрэй гэж сэтгэл битсэн хүмүүстээ маш их баярлаа. Үнэхээр том урам авсан. Гол нь зөвхөн данс тавихаас илүү би өөрөө хүүхдийн номын зохиолч Пагма гэдэг хэвлэлийн газрыг өнгөрсөн жил үүсгэн байгуулсан. Тэгэхээр миний бичсэн ном зохиолч юм уу манай хэвлэлийн газрын Pagma Publishing.com гэдэг сайт руу ороод таалагдсан номоо захиалаад авах юм бол тэр миний хувьд маш том дэмжлэг болно шүү. Хэрвээ та номд дуртай, ном унших дуртай хүн бол заавал манай хэвлэлийн газрын сайтаар зочлоод үзээрэй. Баярлалаа. Подкастаа үргэлжлүүлээд тухтаа үзээрэй. Harry Potter Cedric Tlooны тухай хэлэх үед профессор Moody мэдчихэд түүнийг өрөөндөө дагуулan ордог. Тэрээр Хариг сайхан сэтгэлтэй юм хэмээн магтаад харин одоо өөрийнхөө маш сайн чадах зүйлийг бодож ол түүнийг ашиглаж болох зүйлээрээ хэрхэн бий болгохыг сэтгэг хэмээн хэлв. Үүний ачаар Harry маань сайн эсдэг гэдгээ санаж мөн шүүрээ шидэт цавааны тусламжтай авчрах ёстой юм байна гэдгээ ойлгоно. Акцо буюу альва зүйлийг өөртөө дуудах шившлгийг уг нь бол 4-р дамжаа эхлэмэгц хичээл дээр нь заасан. Гэхдээ Harry маань гинти явдлаас болоод огт төвлөрч чадаагүй тул сураагүй л байлаа. Тиймээс хамгийн сайн сурсан ганц хүн болох Хермиони дээр яаран очиж үүнийг 1 хоногийн дотор сурах хэрэгтэй байна хэмээн найзаагаа шахана. Ингээд тэд өдөржин шүнжин бэлтгэл хийсээр маргааш нь тэмцээн боллоо. За мөн тэмцээний өмнө Хермиони түүн дээр очиж Рита Скейтер зургийг нь аваад мэдээ бэлтгэдэг хэсэг гардаг. Яг энэ хэсэг номд байдаггүй. Гэхдээ номын сүүл хэсэгт Хермионитэй холбоотой нийтлэл гаргах шалтгаан үүсдэг. За бас Унгрийн эвэр сүулт бүр гинжээ тастаад Харигийн араас хөөж мөөгөөд нэлээд сүр бараатай болгож кинонд дүрсэлсэн байдаг. Харин номд бол угаасаа алтан өндгийг авах ёстой. Тиймээс ч дандаа эмгэгчин луунуудыг сонгож авчирсан байгаа. Тэгэхээр луунууд өндгүүдээ хамгаалаад огт хөдлөх санаагүй, өндөгнөөсөө ерөөсөө холддоггүй. Тиймээс Хари эргэн тойронд нь ялаа дүнгэнэж нисэж байгаа юм шиг эргэлдээд лууг өндөгнөөс нь холдуулахын тулд уурыг нь хүрхгээс өөр аргагүй болно. За ингээд галаар торгиулах бүрдээ Ладчраас цухтж ийн хэмээн төсөөлөөд ийш тийшээ болцсаар агаад эцэст нь нэг юм лууг уурлуулан босгож харин тэр хооронд нь алтан өндгийг яг л эснийч шүүрэ авах мэт булаа авдаг. За тайлбарлагчийн хэлснээр өндгийг хамгийн хурдан авсан оролцогч нь Harry Potter болсон байв. Ингээд ашгүй тэмцээний дараа Рон ирж Хариг үнэхээр л нэрээ өөрөө хийгээгүй юм байна гэдгийг нь эцэс нэг юм ойлгосноо хэлнэ. Harry ч найзыгаа уучлж эргээд энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болон хувирдаг. Бүх зүйл өөрчлөгдсөн ч Рон л дэрэгдэн урдын адил байгаа нь Харигийн хувьд хамгийн сайхан байв. Бусад техникийн сурагчид ч гэсэн одоо л нэг тэмцээн ямар хүнд хэцүүг ойлгож Харигч бас дэмжиж эхэлдэг. Дараагийн тэмцээн 3 сарын дараа болох өгөөд тэр болтол хүүхдүүд биеэ амрааж бас алтан өндөгнийхөө учрыг олох ёстой. Харигийн баярыг тэмдэглэх үеэр сурагчид өндгийг нээсэн боловч аимшигтай жахарсан чимээ гарч буцаан хаадаг. За мөн энэ үеэр ихрүүд галтогооноос гайхалтай олон идэж уух зүйлс бэлдэж ирсэн байх ба Хермиони гимгүү царилж байгаад галтогоо руу яаж орохыг нь Фредээр хэлүүлж авна. Мөн хэд хоногийн дараа Хермиони Харид маш сонин зүйл үзүүлэх хэмээн яаран дагуулж явдаг. Ронч бас хэрэгт дурлаад араас нь дагаж очивол Хермиони тэднийг галтогоонд оруулах ба яг их танхимын харалдаа доор хэсэгт нь их танхимд застагтай ижилхэн байрлалд 4 урт ширээ зассан. Тэр нь идэж ууж дууссан баахан аяг тавгаар дүүрэн байгааг харнаа. Өөрөөр хэлбэл эд шидээр гинтэл эдээ ундаа бүтчихдэггүй. Тэр болгоныг эльфүүд бэлдэн их танхимын ширээг дүүргдэг байсан байх нь. Гол нь Харид харуулахыг хүссэн зүйл нь Добби байв. Тэр Крафчийн гэрийн зарц болох Винкитэй хамт 7 хоногийн өмнө Хогвартст ажиллахаар ирсэн байдаг. 2 жилийн турш ажил хайж явсан боловч цалин аав нь амралтын өдөртөө байна гэсэн болцлыг нь сонсоод зөвшөөрөх газар ерөөсөө олдоогүй гэж байгаа юм. Харин Винкигч бас ноён Крафч гэрээсээ хөөгөөд эрхчлөөтэй болсон гэдгийг нь мэдсэн тэрээр хамтдаа ажил хайхаар шийдэж хоёрын зэрэг эльф ажиллуулж болох газар
юу билээ гэж бодохдоо анх удаа Хогвартсыг санаж л дээ. Тэгээд профессор Дамблдортой уулзаж 7 хоногийн 1 галлеон сард 1 амралт хүсгэд харин ч бүр 7 хоногт 1 өдрийн амралт бас 10 галлеоны цалин өгье гэж хэлсэн байв. Мэдээч хэрэг Добби л эрх чөлөөнд дуртай байгаагаас биш, Винки бол бүр гутарч гунж гүйцсэн царайтай байдаг. Юм л бол уйлаад л эзнийхээ тухай ярина. Бас эзэн нь Людо Бэгминий хамт Хогвартс ирж 3 шидтний тэмцээн шүүж байгаа гэдгийг Хермиони түүнд хэлэх үед манай эзэн Людод дургүй, түүний тухай сонин зүйл ярьж байсан гэд бяцхан цохиулгачихдаг. За хүүхдүүдэд энэ мэдээлэл нэлээд сонирхолтой санагдана. Ингээд Добби маань хаяа нэг Харри дээр очиж уулзаж байхаар тохироод дараагийн цалингаараа өөртөө цамц авнаа гэдгээ хэлэхэд нь Рон маань ээжийнхээ нэгсэн цамцнаас нэгийг нь өгмөр байгаагаа хэлж Добби маань маш их баярлана. За Добби болон эльфүүд галт тогооны тухай кинонд огт гардаггүй ч гэсэн номын хувьд бас нэлээд сэтгэл хөдлөмөр сонирхол төрүүлсэн хэсэг байсан тул дурдж байгаа юм аа. За ингээд сургуулийн амьдрал үргэлжилсээр Хермиони Харриг алтан өндөгний учраа олохыг сануулдагч Рон болохоор Харриг хэсэгтээ амрах хэрэгтэй хэмээн уруу татаж зугаацсаар байлаа. Энэ хооронд зул сарын бүжиг болох тухай зарлаж бүжигт бүжгийн хостой оролцохын сацуу аваргууд заавал бүжгийг нээж хамгийн ихэнд бүжиглэх ёстой гэдгийг профессор МакГонагал багш нь хэлдэг. Кинонд гардаг шиг бүжгийн хичээл энэ төр заадаггүй, бас аваргууд төрүүлж бүжиглэн гэдгийг яг баярын үеэр хэлдэг шүү дээ. Харин номд бол анханасаа шууд Харрид сануулж хэлдэг. Харри ч шууд багштай татгалзаж би бүжиглэж чадахгүй, бүжиглмээргүй, хостойч болмооргүй байна гэж бовтондагч гэсэн. Энэ бол олон жил мөрдөгдсөн уламжлал учраас хэн түүнийг сонсох билээ дээ. Ингээд найзууд хосоо олж чадахгүй явсаар үдшилгийн өдөр харин төгсөөр байлаа. Кинонд тэдний энэ хэсгийг хар шидийн хичээл дээр маш хөөрхнөөр дүрслэн харуулсан байдаг. Профессор Снейп хэдий дургуутсмаар дүр боловч энэ хэсэгт ягаад ч юм маш хошин мэдрэмжтэйгээр оруулж сэтгэлд дулаахан байдлаар дүрсэлсэн нь үзэгчийн хувьд үнэхээр таалагдсан. За нэг өдөр Харри маань зоргоож хангалж байгаад чойгоос асуудаг боловч хэдийнэ Седриктэй явахаар зөвшөөрсөн байдаг. Тэр өдөр нь мөн Рон өөрөө ч мэдлгүй Флэрээс бүжигт явахыг асуугаад түүндээ ичиж өгөх шахан өрөөндөө орж ирнэ. Үнэн дээр Флэр тэр үед Седриктэй ярьж байсан ба Велагийнхаа хүчийг ашиглаад Седрикийг ховсдох гэжсэн юм шиг байгаа юм. Тэгсэн чин гайвлаа тэрүүгээр нь Рон явж таарад Ронд хүч нөлөөлөөд тэгээ Рон хамт явах уу гэд асуусан гэсэн үг. Энийг мэдсэн Харри бас сэтгэлээр унаад угаасаа Седрик чойтой явах гэж байгаа юм чинь гэж хэлдэг. Энэ үед найзууд анх удаа Хермиониг эмэгтэй хүүхэд гэдэг нүдээр олж харнаа. Гэсэн ч Хермиони ч бас хэн нэгэн урьсан гэж хэлээд татгалздаг. За Рон ерөөсөө итгэдэггүй. Тэнгуутаа муу дүүрүүгээ хандаад Жини чи ядаж тэгвэл Харритай явчаач гэж хэлсэн чинь Жини ч бас нээвэлтэй явах гад зөвшөөрчихсөн байдаг. Ягаад тэгэхээр Жини маань 3 дугаар дамжаа бүжгийн үдшилтэд болохоор 4 дугаар дамжаанаас дээшээ хүүхдүүд дандаа ордог. Гэхдээ хэн нэгэнд уригдах юм бол оролцох боломжтой. Тийм учраас Жини маань үдшилтэд орох боломжоо алдахгүй тулд нээвэлд шууд зөвшөөрсөн гэсэн. За энэ үед Парвати өнгөрч явахыг хараад Харри маань эцсийн зоргоо шавхан байж очоод гуйдаг. Парвати маань нилээн айлгүйхэн инээж зогсож жагаад эцэст нь нэг юм зөвшөөрнөө. За тэр үед нь Харри бас Ронтой явчих хэн нэгэн байхгүй биз дээ гэд асуусан чинь өөрийнхөө ихэр болох Падмагаас асууж өгөө гэж амладаг. За ингээд л манай хоёр хостой болсон байх нэ. Үдшилгийн орой болоход ёслолын хувцас даашин заа өмссөн охид хөвгүүд цугларлаа. Тэр дунд аваргууд хамгийн урдуур игнэн зогсоход Виктор Крамын хажууд нэгэн танихгүй охин зогсох ба түүнийг лавшруулан харах юм бол буржгаар сэгсгэр үсээ яаж ч юм шулуухан болгоод ардаа шуучсан Хермиони байваа. Хермиони Харри Малфой хоёрын маргалдааны үеэр шившлэгт өртөөд шүдэн томорсон шүү дээ. Тэгээд эмчтүүн дэмжлэгээ хийгээд хэвийн хуучин хэмжээндээ очих үед нь хэлээрэ гэж хэлсэн юм байна. Харин Хермиони мэдээж хэвийнээс жагаан том шүдтэй байсан учраас зориуд илүү жижигхэн болсныхын дараа сувилагчид хэлээд нэг ёсондоо шүдээ янзлуулчихсан гэсэн үг байхгүй юу? Үүнийг нь ч гэсэн найзууд нь одоо л нэг анзаарч харж байгаа юм. Үдшилэг дээр багш нар шүүгчээд тэгээд дижидийн яамны нэг хоёр ажилтаа ирэх ёстой. Харин Барти Кравчийн оронд түүний туслах болох Перси Уизли ирсэн байна. Тэд эхлээд зоог барьж дараа нь бүжгийн үдшилэг эхлэв. Шидтнүүдийн дунд маш алдартай этгээд ихчдүүс гэдэг хамтлаг уригдан ирсэн байх ба албан ёсны бүжгийн араас чөлөөт бүжиг үргэлжлэнэ. Кинонд гардагчлан Рон Хермионид элдв үг хаях бөгөөд Крам зөвхөн Харрид ойртохын тулд элдв хараалж ятгах хийхин тулд Хермиониг ашиглаж байна гэсэн ухааны юм ярьцдаг. Харин Хермиони уурлаж хин тэгж ярил шүтээд бүр гарын үсгийг нь авах гээд хорон дээрээ ч унтуулах юм гээд яриад өгчих гээд байлаа да хэмээн сөргөн. Хөвгүүд тэндээс түр холдох санаатай гарч яваад профессор Снейп болон профессор Каркаров нар хооронд
хоорондоо ямар нэг зүйлийн талаар ярьж байхыг сонсдог. За цаашаа яваад бас л Хагрид хатагтай Максимтэй юм яриад сууж байхыг сонсчихдаг. Уг нь бол яриаг нь сонсмаргүй байсан учраас буцаад явъя гэтэл нөгөө талынх нь ботонд ганц эмэгтэй аврах Флэр бүжгийнхаа хостой бас л жоохон нялуураа зогсчихсэн тул эвгүүцээд тэгээд дунд нь гацчихдаг. Ингээд хүссэн үсээгүй Хагридийн яриаг сонсчихдог. Хагрид маань яг үнэндээ хагас аврах биетэн ээж нь Английн баг хамгийн сүүлчийн аврага биет байсан байгаа юм. Тэгээд түүнийг багт нь хаяад явчихсан. Хэдийгээр аав нь Хагридыг өсгөж байсан ч тун удалгүй нас барчихсан. Хагрид бодохдоо хатагтай Максимыг өөртөөгөө адилхан байх гэж үзээд танаа аль талаас ийм хүн байсан бэ гэд асуудаг. Харин нөгөөх нь уурлаж намайг доромжлолоо барьлаа. Юуны чинь аврага биет. Би зүгээр л яс томтой хүн гэд уурлаад яваад өгдөг. За Харигийн маань хувьд үүнийг Хагридийн өмнөөс нэлээд харамсаж хүлээж авсан боловч Рон шиг цочирдсонгүй. Учир нь тэр шидтэн гэр бүл шиг шидтний ертөнцийн талаар сайн мэдэхгүй шүү дээ. Харин Роны хувьд Хагрид хагас аврага биет гэдэг нь сүртэй мэдээ байлаа. Шилтгэнд буцаж очисны дараа Рон энэ тухай ярьж өгнө. Аврага биетүүд савдагтай адилхан бусдыг хөнөөх дуртай их харгас амьтад юм байна л та. Тэд угаасаа л устдаж үгүй болж байснаас гадна аврорууд ихийг нь алсан гэж байгаа юм. Гэхдээ одоо зарим нэг нь ууланд нуугддаг гэж ярьцгаадаг. Тэгэхээр Хагридийн хувьд энэ тухай хамаагүй ярихгүй байх нь угаасаа тодорхой юм байна. За үдшилэг дуусаж хүүхдүүд тарах үед Седрик Харийг дуудаад лууны тухай хэлсэн болохоор өртөө үлдсэн. Тиймээс өндгөө усанд орж байгаад бодоод үзээрэй. Ахлагч нарын өрөөг ашиглаж болно шүү гэд нууц үгээ хэлж өгдөг. Нэрээ кинонд Невлийг бүжигт хамгийн их дурлаж ач холбогдол өгч бас үүр цайдал бүжиглэж байгаагаар баяжуулан дүрсэлсэн байдаг бол номд тэрээр огтхонж онцгойлон дурдагддаггүй. Жинэтэй бүжиглэж байхдаа хөл дээр нь гიშгсээр л байв гэсэн нэг мөр номд бичээстэй байдаг. Гэхдээ миний хувьд киноны хувилбар нь маш хөөрхөн өөрчлөлт болсон юм шиг санагддаг. Дараагийн эд шидийн амтны хичээлд суухаар очтол Хагрид маань байдаггүй. Оронд нь өөр багш хичээл орж эхэлдэг. Найзууд яасныг нь гайхан мэдхийг хичээсэн боловч тухайн багш юу ч хэлж өгсөнгүй. Гэтэл мэдээж л Малфой бүхнийг мэдчихсэн байдгаараа өдөр тутмын зүнж сониг гарган сэгсэрч багталтайгаар үзүүлнэ. Нийтлэл Дамблдорын хийсэн том алдаа гэсэн гарчигтай байх ба тэрээр 3 дугаар дамжаанд хөөгдсөн Хагридыг ойн сахиулаар үлдээж тэр бүх хил түрүү жилээс шидэт амтны хичээл заах багшаа болгосон. Гэтэл түүний ээж нь аврага биет байсан. Тэр ээж шигээ зэрлэг учраас сурагчт нь айдаг энтергээд Малфойын ярилцлагыг давхар хавсрахсан байв. Энэ явдлаас болоод Хагрид маань хамаг хөшгөө хааж гэрээсээ хамраа зохиулгахгүй, найзуудаа ч гэртээ оруулахгүй газрын гавар орсон мэд хэсэг хугацаанд алга болов. Удалгүй амралтын өдрөөр найзууд Хогсмид явж ядчил Хагридтэй бааранд таарах байх гэж найдсан ч тэнд харин Людо Бэгман болон Рита Скитер нартай таардаг. За Людо шүүгч мөртлөө өндөгний таавар дээр Харид туслахыг хүсдэгэ. Хари болохоор өөрөө бараг учрыг нь олчихсон гэж хэлээд аятайхан татгалзаад холддог. За ер нь л дээрээс хойш Харид онцгойлон анхаарад тусалчих гээд байгаа юм аа. Ямар учиртай юм бол та тий. Бас хоёр ихэр юм л бол Людотой уулзаж байгаад харагддаг. Энэ удаа болохоор Людотой бас нэг хідэн гоблинууд маш ууртай уулзчихсан сууж байдгаа. Харин Рита Скитер Барти Кравчийн араас шинжлээд байгаа. Барти Кравч ажилдаа ирээгүй 2-7 хонжоо болохоор шар мэдээний сэтгүүлчид ерөн жоохон араас нь яваад байгаа юм шиг байгаа. Тэгээ энийг нилээ нууцлж байгаа гэж Людо Харид тайлбарладаг. За харин сэтгүүлчийг харсан найзууд маань ер нь тэсэхгүй Хагридийн тухай бичсэн зүйлд нь дургуутсаж байгаа илэрхийлдэг. Гэтэл Рита Скитер Хермионед илт дургуутсаж тэнийг бяцхан охин минь чи юугаа мэддгийм хэмээн уурсан зандаг. Ингээд найзууд дараагийн удаа Хермионигийн тухай муу юм бичих баха гэж айж байсан ч охины хувьд ээж аав нь шидтэн биш хизээч тэр мэдээг олж уншихгүй тул айх зүйл юусоо алга эцээ хүртэл үзэлцнэ л гэж хэлдэг. За тэндээсээ найзууд маань шууд Хагридинд очиж хаалгыг нь балбах үед ашгүй дотроос нь профессор Дамблдор гарч ирнэ. Хагрид маань ажлаас гарах өргөдөл өгсөн юм байна л да. Харин захирал түүнийг нь хүлээж авахгүй маргааш өглөөний цайн дээр чамайг хүлээж байя гэж хэлээд найзуудтай зөрөн гардаг. Найзууд маань ч цагаа олж очисон тул Хагрид маань буцаад сэргэж илүү зоригтой боллоо. Бас Харийг тэмцээндээ заавал ялж хүмүүсийг ялгуурлаж ханддаг энэ бүх хүмүүст үзүүлээд өгөхийг сануулна. Энэ үед л Хари өндөгний тухай үнэхээр бодохгүй болохгүй болсон гэдгээ ойлгоно. Тэр ерөөхдөө Седрикт итгэхээс илүү Чойтой хамт байгаад нь дургуйцээд өөрөө очроо олно гэж бодоод яваад байсан хэрэг л дээ. Ингээд аргагүй ирэхэнд Седрикийн хэлснээр өндгөө аваад
угаалгын өрөөлөө явдаг. Хэр утгаа мэдэхгүй юм чинь гэж бодоод хинч бүү саад болоосоо гэсэндээ шүн дундын цагийг сонгож ахлагч нарын угаалгын өрөөнд очдог. За тэнд нь болохоор уйлынхаа мэртэл байдаг ба түүний буйнаар өндөгнийхөө учрыг нэг их удахгүй болоод дараагийн даалгавар нь юу болохыг мэдэж аваад тэндээс гарна. За мэдээж хин нэгэнтэй таарахгүй тулд тэнүүлчийн газрын зураг хараад явж байтал өөрөөс нь гадна унтаагүй нэг хүн хөдөлж байдаг. Хамгийн сонирхолтой нь тэр хүний нэр нь Барти Кравч гэсэн нэр байдаг. Бүр байхдаа профессор Снейпийн өрөөнд дотор нааш цааш холхиж байдаг. Ингээд айхтар өвчтэй 2-7 хоног ажилдаа ирээгүй хамгийн их дүрм журмыг ягштал мөрддөг Барти Кравч яагаараа хүний өрөөнд дураараа орсон байдаг билээ гэж бодоход Харригийн мэн сониучсан бүр тэсхийн аргагүй хөдөлж тэр зүгт яардгаа. Харамсалтай нь хит их яарснаасаа болоод хуурамч шатыг анзааралгүй гიშгэж хөлн доошо зоогдоод харин алтан өндөг болон газрын зургаа шатны уруу алдчихдаг. Мэдээж өндөг нь унахтаа нээгдээд нөгөөх муухай чахарсан чимээ талаар нэг тарж хамгийн түрүүнд филж хурч ирдэг. За тэгээд өндгийг хааж чимээг дараад хамгийн дүрсгүй хий үзэгдэл пивсэл хулгайлсан байхаа хэмээн боддог. Энэ үе дараас нь профессор Снейп хурч ирдэг ба чимээ гарахад наашаа явж байхдаа өөрийнх нь өрөөнд гэрэл асаад бас эд зүйлсэд нь хэн нэгэн хүрсэн байхыг мэдсэн байдаг. За тэгтэл араас нь дахиад профессор Муди гарч ирдэг. Мэдээч хэрэг профессор Муди далдын нөмрөгтэйч гэсэн Харриг харж чадна. Харин нөгөө хоёр нь бол мэдэхгүй байгаа. Тиймээс Муди Харрид тусалж ямартайч нөгөө хоёрыг өөр тийш нь явуулж шааддаг. Ингээд Харритай ярих үедээ тэнүүлчийн газрын тухай мэдэж бас профессор Снейпийн өрөөнд Барти Кравч байсан гэдэг мэдээллийг Харригаас олж авна. Харригийн хувьд болохоор энэ газрын зургийг хэрхэн хаанаас авсан бэ гэх мэтэр асуух юм бол хэрэгт орно хэмээн айж байсан. Гэтэл профессор Муди тэрийг асуухын оронд надад түр хэрэглүүлж болох уу? Их хэрэгтэй эд байна шүү дээ хэмээн гуйдаг. Харри ч энэ орой өөрийг нь аварсан ачтан буянтанд яаж үгүй гэж хэлэх билээ. Дуртайя газрын зургаа өгөөд өрөөлүүгээ явна. Хэдийгээр даалгавраа мэдсэн ч усан доор хэрхэн нэг цаг болох арга олохгүй байсаар тэмцээний өмнөх өдөр ирлээ. Эцсээ хүртэл номын сангийн бүх номыг ухаж шившлэг хайсан ч ерөөсөө бүтэлтэм олсонгүй. Энэ орой Рон Хермионы хоёрыг профессор МакГонагал багшийн өрөөнд дуудан авч явдаг. Тиймээс Харри ганцаараа үлдээд үргэлжлүүлэх ёстой болно. Гэвч тэр ядарсандаа номоод ирлэн унтаад өглөө тэмцээн эхлэхээс ердөө 10 минутын өмнө Доббигийн дуугаар сэрдэг. Кинон дээр мэдээж Доббигийн дүрийг огт гаргаагүй учраас орондоо Невил түнд тусалж байгаагаар гардаг шүү дээ. Харин номд Добби болон бусад дээлфүүд хүнд ч харагдaltaгүй шилтгэний бүх хэсэгт зорчиж ажиллаа хийдэг учраас ер нь мэдээлэлд илүү ойр байдаг бөгөөд профессор МакГонагал болон профессор Муди нарын яриаг сонссон учраас Харрид туслахаар ирсэн байдаг. Тэр Харрид Гливид гих ургамлыг дамжуулан өгөөд заламгаа ургуулдаг болохыг нь тайлбарлаж гол нь Харригийн хувьд хамгийн чухал хүн болох Визлиг хулгайлсан тул заавал очиж аврах ёстой шүү хэмээн. Ингээд Харри маань тэмцээний талбай руу гүйлээ. Түүнийг ирэхгүй байх гэж хэсэг хүн найдаж байв. Тэмцээн удалгүй эхэлж Харрид заламгаа урган тэр дотгошоо орлоо. Номд бичснээр нуурын ёроолд бас л уйлынхаа мэртэл гарч ирээд Харрид чиг зүгийг нь зааж өгч тусалдаг. Тэгээд хамгийн түрүүнд найзуудаа олсон боловч бусдад нэрэхгүй байгаад санаа зовон хүлээсээр байгаад хамгийн сүүлд Рон болон Флерийн дүүг авч дээшээ буцдаг. Кинонд гардаг гүч лусын хүмүүс Харриг дээш гартал нь дагаж ирээд Дамблдортой ярилцаж доор юу болсон талаар хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд Харри Поттер ирсэн гэдэг мэдээллийг хэлсэн гэсэн үг. За ингээд оноог нь гаргахаас өмнө шүүгчид дахин ярилцаж Харри хэдийгээр хоцорч ирсэн ч гэсэн ёс суртахуунтай байсныхаа төлөө хангалттай өндөр оноог өгцгөөдгөө. Ингээд Седрик Харри хоёрын оноо тэнцэж дараагийн тэмцээн ахин 3 сарын дараа буюу 6 сарын 24-нд болно хэмээн зарласнаар тэмцээн маань дуслаа. Хэд хоногийн дараа Рита зансан ёсороо Хермионигийн тухай нийтлэлийг бичсэн байв. Нийтлэл 7 хоногийн шидтэн гих эмэгтэйчүүдийн сэтгүүлд гарсан байх ба охин эхлээд Харригийн сэтгэлийг татснаа илүү нэр хүндэд дуртай учраас дараа нь Виктор Крамыг өөртөө татсан. Ямар ч онцгой зүйлгүй тэр охин хайрын уусмал чанаж сурсан бололтой. Тэгээд түүнийг ашигласан юм болов уу гэх утга агуулгатай нийтлэл байдгаа. Хермионигийн хувьд үүнийг уншаад нэг их эмзэгэлдэггүй
оронд нь Рита Скейтер Хогвартс руу яаж нэвтрэх ирэхгүй мөртлөө зарим нэг мэдээллийг ингэж нарийн мэдээд байгаа юм бэ гэдэгт нь гайхна. Учир нь Виктор Крам сэтгүүлд бичсэнчлэн үнэхээр л Хермионыг цоны амралтаараа зочлон ирэхийг урьсан бөгөөд өмнө нь ямар ч охинд ингэтлээ татагдаж байгаагүй гэж хэлсэн байв. Киноны нэг оройн явдалд профессор Снейп өөрийнх нь өрөөнөөс заламгаа ургуулдаг ургамал болон хувиргагч уусмалд ашигладаг ургамлыг хэн нэгэн хулгайлсан бөгөөд тэр нь гарцаагүй Харри Поттер гэж бодоод үннийг хэлүүлэгч уусмал уулган шүү хэмээн сүрдүүлдэг шүү дээ. За тэрийг Харри хэдийгээр хулгайлаагүй ч гэсэн хэрвээ тэрхүү уусмлыг уувал юу хэлж болохоо бодож ихэд айдаг. Жишээ нь Сириусийн тухай хэлээд барьж өгч магадгүй, бас Чойгийн талаар юу бодож явдаг, хэрхэн крашлтгаач гэсэн хэлж магадгүй гэж санахаас нэлээд санаа зовно. Профессор Мүүдигийн хувьд өөр юунд ч итгэдэггүй учраас нэг л дашмагнаас ууж явдаг. Энийг нь хүүхдүүд бүгдээрээ хардаг. Тэгээд Харри маань профессор Мүүди шиг нэг л дашмагнаас уудаг болдог ч юм билүү хэмээн дотроо бас бодож байгаа хөөрхөн хэсэг гардаг. Удалгүй хүүхдүүд дахиад Hogsmeade явлаа. Энэ үеэр Сириустэй уулзах болцоо тогтоосон ба тэрээр маш их хоол авчрахыг хүүхдүүдээс гуйдаг. Сириустэй уулзах үеэр болсон явдлуудыг ахин ярьж яг юу болоод байгаа талаар ойлгохыг хичээцгэн. Барти Кравч бүр харагдахгүй байгаа тухай сонинд гарсан байх ба дүрм журмыг ягштал мөрддөг. Хар шидтнүүдийн эсрэг хамгийн хүчтэй тэмцэж байсан хүний хувьд сүүлийн үед гаргасан үйлдэлүүд нь нэг л сонирн байна хэмээн Сириус гайхдаг. За хүүхдүүд ойлгохгүй байсан тул Сириус нэгэн түүхийг ярьж тайлбарлаж өгнө. Кинонд энэ тухай Харри профессор Дамблдорын өрөөнд дурсамжийн цүнхэл рүү унаад харж бугаар гардаг. За номд болохоор Сириус ярьж өгч байгаа юм. Барти Кравч хар шидтнүүдийн эсрэг маш хүчтэй тэмцэн хүчээр гих аргаар газар дээр нь хөнөөх боломжийг хүртэл шидтнүүдэд олгож маш сайн тэмцсэний хүчинд бараг л ич хэдийн яамны сайд болохоор төвшөнд ирээд байж л дээ. Гэтэл яг тэр үед түүний төрсөн хүү үхэл залгигчдийн хамт баригдаж Азкабанд хоригдсон байгаа юм. Ажил гэж явсаар төрсөн хүүгээч тийм болсныг мэдээгүй Барти Кравчийн хувьд нэр төрөө ихэнд тавьж хүүгээ ёор өрөвдөөгүй бөгөөд жилийн дараа хүн Азкабанд хүж эхнэр нь ч гэсэн сэтгэл санаагаар унснаас болоод хүүгийнхээ араас нас барсан. Ингээд хамаг нэр төрөн сэвтсэн Кравчийн оронд Фаж сайд болсон байна. Хүүгээ хүртэл хайсан юм бол Винки көөхн энүүхэнд юм байна хэмээн хүүхдүүд ойлгоцгоолоо. Шидтэн сэтгүүлд гарсан Хермионигийн тухай нийтлэлээс болоод Харригийн фэн хүүхнүүдээс Хермиониг харааж зүгсэн үзэн ядалтын захианууд хэсэгтээ ирнэ. Гэсэн ч Хермиони Рита Скейттертэй уулзраа олохдоо л олно хэмээн номын сангаар явж ирэл хайгуул хийсээр л байлаа. За ахиад сануулхад кинон дээр гарч байгаа тэмцээний зохион байгуулагч нь зөвхөн Барти Кравч байгаа шүү дээ. Людо Бэгман гэдэг хүн ерөөсөө гарахгүй байгаа. Тиймээс ч хоёр дахь тэмцээний дараа Барти Кравч Харритэй тусдаа ярих юм байна гэж хэлээд ойгоор явдаг тийм ээ. Энэ үед нь профессор Мүүди гарч ирээд Мүүдийг харсан Кравч нэг сонирн болсноо маргааш нь ойд үхсэн байдалтайгаар олддог. Энэ хэсэг бол нэлээд ойлгомжгүй. Яг яах гээд Харритэй тусдаа уулзах гээд байсан нь тодорхойгүй хэвээрээ өнгөрдөг шүү дээ. За харин номд бол Барти Кравч харагдахгүй зөндөө удчихсан Людо Бэгман л тэмцээн дээр дандаа ирж байгаа. Тэр аваргуудыг нэгэн орой дуудаж харанхуй ойн зүгт аваачаад 3 дахь даалгавар нь төөрдөг байшин болохыг танилцуулдаг. Тэмцээн сарын дараа болох учраас одоо ингээд тарьж байгаа модт нь тухайн үед бүр өндөр сайхан ургаад төөрдөг байшин нь гоё болчихно гэх мэтийг хүүхдүүдэд ярьдаг. За ингээд хурлан дуусаад хүүхдүүдэд харах үед Виктор Крам Харриг дуудаад хоёулахнаа уулзаадах яа гэд ойн зах руу дууддаг. За их л чухал юм ярих нь гэж бодтол Хермионитэй үнэхээр ямар нэг хайр сэтгэлийн холбоотой эсхийг нь Харригаас асуунаа. За тэгээд Харри маань ч зүгээр л найзууд гэдгээ баталж хэлэх үед Крамын царай нь гэрэлтээд л явчихна. Харин энэ үед генет чимээ гарч тэр зүгт харвал ой ухаанаа алдаж галзуурчсан мэт нилээн турж эцээд яг л гуйлахч өвгөн шиг болчихсон Барти Кравч байхан тэрээр элдв босыг холин ярьж мод руу харснаа Перси дүүрэг даалгавар өгч байгаа юм шиг яриад л тэгснэ генет би буруу зүйл хийсэн Дамблдорт үүнийг хэлэх ёстой хэмээн Харриг зуран авдаг. Харри ч Дамблдорыг маш хурдан дуудаад ирээ. Харж байгаарэ гэж гуйгаад Крамыг үлдэн ганцаараа гүйн. Ингээд арай гэж Дамблдорыг дагуулan ирэх үед Крамыг хөшөөх шившлэгээр унгаад харин Кравч хаа нэгтээ алга болсон байлаа. Профессор Дамблдор Харриг өрөөндөө ороод энэ шөнө хаашаач гарахгүй байхыг уйлын байшин руу очимоор байсан ч хэрэггүй гэж сануулв. Үнэхээр л Харри маань дотроо энэ тухай Сириуст бичиж явуулъя да хэмээн бодож байв. Тэр өрөөндөө ормогцоод хоёр найзтай болсон бүх явдал
явдлыг хэлнэ. Ингээд найзууд элбийг таамаглан ярьж маргааш нь Сирусийн тухай захидал илгээдэг. Дараагийн мэрэг төлгийн хичээлдэр Хари зүүрмэглэж байгаад нэгэн зүүдийг зүүдэлнэ. Тэнд сүулт ямар нэгэн алдаа гаргаж Волдеморт түүнийг шийдэх гэж байтал захидал ирж хэн нэг нь өгсөн тухай мэдэгдэн энэ удаа сүултийг сүүлийн удаа өршөөж байна шүү гэж ярилцаж байгаа нь харагдана. Хэрвээ ахиад Волдемортыг зүүдэлбэл шууд л Дамблдорт хэлээрэй гэж Сирус түүнд захисан учраас Хари шууд Дамблдорын өрөөнд очлоо. Кинонд болохоор Барти Краучийн цогцыг Хари олж харсны дараа Дамблдорын өрөөнд очиж буугаар гардаг шүү дээ. Тэр бас жаахан логикгүй холбоос байсан юм шиг санагддаг. Яхаараач харанхуй ойд тэд явж байсан. Тэгээд заавал Хари цогцыг нь олдгончгүй юм те. За ингээд мэдээж кинонд гардагчлан Дамблдорын өрөөнд очиход сайд Фаж болон профессор Муди нар байдаг. Тэд зөрөлдөж харин аруur нь Хари дурсамжийн цүнхээлийг сонирхож байгаад нэгэн дурсамж руу унаж орхино. Тэнд шүүх хурал болж байх ба одоогийн Дурмстрангийн захирал болох профессор Каркаров өөрийгөө өршөөлөхийн тулд бусдыгаа илчилж буй үеийн үйл явдлыг үзэж харав. Кинонд зөвхөн энэ дурсамжаар бүхнийг илэрхийлж харуулдаг болвол номд Хари 3 чөөр дурсамжаар аялдаг. За сүүлийнх дээр нь тэнхмийн голд 4 шидтэн суучихсан. Нэг нь болохоор Барти Краучийн хүү байна. Тэр аав ээжээсээ өршөөлөрөн би буруугүй гэж гуйсан ч гэсэн ноён Крауч хүүгээ бүх насаар нь Азкабанд хорих шийдвэр гаргадаг. За тэр 4 шидтэн болвол алга болчихсон Волдемортыг хайсаар байсан сүүлийн 4 шидтэн бөгөөд бас Невилийн эцэг эхийг Круциатус шившлэгээр тамлаж зовоосон гэдгийг нь Хари маань энэ дурсамжаас мэдэж авдаг. Тэгэхээр Невил маань хар шидийн анхны хичээлдэр яагаад тэгтлээ хэцүү болсон бэ гэдг нь ийм учиртай байх нэ. Ингээд Дамблдор буцаж ирэх үед Хари дурсамжийн цүнхээлээс буцна. Тэрээр зүүднийхээ тухай хэлэхэд зүүд нь үнэнч байж магадгүй, үгүйч байж магадгүй. Энэ бол зөвхөн таамаглал гэж профессор Дамблдор түүнд хэлдэг. Бас Невилийн аав ээжийн тухай асуухад нь аав ээж нь Мүүдитэй адилхан Аврорууд байсан юм аа. Хэдийгээр тэд амьд үлдсэн ч гэсэн Невилийн тухай огт сандаггүй. Одоо Гэгэ Мунгогийн эмнэлэгт хэвтэж байдаг өвчтнүүд болсон гэдгийг нь хэлнэ. 4 жилийн турш хамт сурахдаа Невилээс энэ тухай огт асууж байгаагүй. Ер нь энэ тухай огт мдээгүй дээ. Хари маань дотроо их харамсдаг. Гэхдээ профессор түнд найз нь өөрөө энэ тухай хэлэх хүртэл нь хинт ч битгий хэлээрээ хэмээн сануулдаг. За кинон дээр болохоор ноён Краучийн хүүг зүүдэндээ харсан гэдгээ Хари хэлдэг дээ. Ер нь бол номын олон үйл явдлыг тэгж зэгцэлсэн хэрэг. Харин номд угаасаа зүүдэнд нь өөр хүн харагдаагүй. Тиймээс тэр тухай яриа болвол номон дээр болдоггүй. За Хари маань хараад бүхнийг хоёр найздаа ярьсан ч гэсэн Невилийн тухай юу ч хэлэлгүй амлалтаа биелүүлдэг. Хари нэгэнт 3 дахь даалгаврыг мэдсэн учраас найзууд нь түүнд туслаж болох, хөшөөх, саад арилгах, зэвсэггүй болгох гэх мэт шившлгүүдийг хамтдаа сургуулалж нэг нэгээр нь гартаа оруулан суралцаж эхэлдэг. Манай гурав ингээл эн тэнд сул өрөө булан тохой таархал юм бол шившлгээ давтаад яваад байгаа байхгүй юу? Тэнгууд Макгонагал багш нь энэ тэндгүү 3 найзтай таарад байсан учраас сүултээ залхаад хувиргалынхаа хичээлийн өрөөг ашиглах зөвшөөрөл өгж байгаамаа. Нэг удаа найзууд бэлдэж байгаад гадаа цэцэрлэгт Малфой хоёр найзынхаа хамт гараа урдаа ямар нэг зүйл юм атгчихсан уцаар ярьж байгаа юм шиг зогсоог нь хардаг. Уцаар ярьж байгаа юм бахтаа гэж хоёр найз асуудаг ч гэсэн энэ шилтгэнд хинч уцаар ярьж болохгүй гэдгийг Хермиони сануулад тэгээд бэлтгэлдээ буцаж орно. За сүүлийн тэмцээний өглөө ахиад л Рита Скитрийн бичсэн мэдээ гарна. Энэ мэдээнд бүр Харигийн мэрэг төлгийн хичээлдэр сорвин нүвдэж ухаалдсан талаар бас могоон хилтэй, ерөн нэвгүй хар шидтэн байж магадгүй энтер гэсэн мэдээг бичсэн байдаг. За үүнээс улбаалан мэрэг төлгийн хичээлдэр Хари маань халуутсан учраас цонхоо нээсэн гэдгээ хэлж Хермиони ч энэ ярианаас нэгэн сэжүр олсон тул шалгаад ирэх хэмээн номын сан руу ухасхийн. Харин Макгонагал багш ирээд сүүлийн тэмцээний өмнө аваргуудын гэр бүл тэмцээнд уригдсан учраас өдрийн хоолны дараа цуглаарай гэж хэлдэг. Харид маань гэр бүл байхгүй мэдээж Дарслигийнхэн ирэхгүй тодорхой учраас тийшээ очихыг хүсдэггүй. Гэвч дуудаад байсан тул арга буюу очвол хатагтай Визли болон Бийл нар түүнийг дэмжихээр ирсэн байлаа. Энэ хэсэгт Флэр Бийлийг сонирхон ажиглаж харж байлаа гэсэн хэсэг байдаг. За ингээд өдөр нүд ирэмхийн зур өнгөрч орой болж тэмцээн эхэллээ. Ерөнхийдөө кинонд сурчлан гаргасан байгаа ч номд баруун зүүн эргэж тойрон баахан явж Дементрийн дүртэй Богарттай таарч нөгөө өөрсдөө тийжсэн галт сүлт Скрюттэй бас том алцтай таархаас гадна Сфинкстэй тааран таавар тааж
замаа товчлох боломжийг олж авах гэх мэтээр маш олон үйл явдлууд гардаг. Бас Флэр хашгираад өөрөө тэмцээнээс хасагддаг болвол харин Крам Седрик рүү дайран Круциатус шившлэг хэрэглэх үед нь Хари очиж туслаад түүнийг хөшөөж орхиод улаан гэрэл засруулан түүнийг тэмцээнээс гаргаж байгаагаар номд гардаг. Ингээд үндсэндээ Седрик тэр хоёр үлдэн сүүлийн мөчөд Седрик цомд хүрэхээр төрүүлэн гүйж байхдаа аюул ослыг анзааралгүй яарч харин Хари түүнд тусалж байгаад хүнд бэртэн. Иймд хоёр ч удаа амиа авруулсан Седрик Хариг цомд хүрэх ёстой хэмээдэг. Манайх хоёр Чиби гэж маргаж байснаа сүүлдээ 3 тоолоод цомд зэрэг хүрэхээр шийднэ. Ялгаагүй л Хогвартс ялах байна доо. Харин одоо киноны болон номын хамгийн хэцүү үе эхэлж байна. Хөвгүүд шилтгэнд боцно гэж бодсон ч огт таньж мэдэхгүй харанхуй оршуулгын газарт ирсэн байлаа. Магадгүй даалгавар дуусаагүй байх нь гэж тэд бодов. Гэтэл алсаас хэн нэгэн алхан эрэхтэй зэрэгцэн Харигийн сорив тэсгийн аргагүй өвдөж түүнийг ал хэмээн хэлэхэд ногоон гэрэл гэлсгийж Седрик дэрэгдэн унахын тэр. Ингээд Хари бүхнийг ойлгов. Тэр Волдеморт байлаа. Томоо ширмэн тогоонд Волдемортыг хийж эцгийн яс зарцын бие бас дайсны цусыг дусаан нийлүүлэхэд хүч чадалгүй болсон Волдеморт хүн болон ахин төрөв. Ингээд сүлтийн гарн дээрх хар тамгыг идэвхжүүлж бусад өхөл залгигч нарыг дуудахын тэр. Мэдээж хэрэг 13 жилийн турш хэн ч өөрийг нь хайгаагүйд тэр зэвүүцэж байсан ч гэсэн эргээд ирсэнд нь юутайч өршөөх шиг боллоо. Тэр дунд Малфой, Гойл, Креб нарын эцгүүд байгааг Хари харлаа. Бас 6 өхөл залгигч дутуу бөгөөд 3 нь хэдийнэ өгсөн гэж Волдеморт хэлв. Харин нэг нь айгаад ирээгүй гэхээр тэр бол профессор Каркаров байж таарч байгаа юм. За нэг нь угаасаа эсрэг талд орсон. Тэгэхээр тэр үхэх ёстой гэж хэлдэг. Энэ магадгүй профессор Снейп байж магадгүй юм. Нэг нь болохоор угаасаа түүнд буцаад ирсэн. Түүний үнэнч туслах нь бөгөөд одоо Хогвартст байгаа гэж хэлж байгаа. Ингээд Волдемортын ярьсан зарим зүйлсээс нь хуваалцъя. Хариг ээж нь хайрын хүчээр хамгаалсан тул Волдемортын хараал өөрт нь буцаж туссан. Гэхдээ тэр үхлийг ялахын тулд бүхэл аргаар оролдож үзсэн тул юутайч үхээгүй. Гэхдээ ямар ч хүчгүй, биеигүй, сүнс болон хувирч Албаны ойд хар нүхмэд амьдарсаар байж өнгөрсөн 100 сүүлд ойн хулгана хархнуудын тусламжтай түүнийг хайн ирж багганч болов бие олоход нь тусалсан бөгөөд хоол хайж явахдаа яамны ажилтан Бертатай таарад түүнийг мэхлэн ойд оруулж 3 шидтний тэмцээний тухай бас нэг үнэнч зарцсан Волдемортыг ирж хайдаг талаар чухал мэдээллийг олж авсан байгаа юм. Волдемортыг буцаж хүн болоход 3 зүйл хэрэгтэй. Нэг нь дайсны цус бөгөөд дурын нэг дайсан биш Харри Поттерын цусыг л авахар шийдчихэлтэй. Гэвч Дамблдор түүнийг маш хүчтэй шидээр хамгаалсан ба хамаатнуудынхаа гэрт байхад яагаад ч түнд хүрэх боломжгүй. Мэдээж Хогвартст байхад ч боломжгүй тул өөрийн зарцыг зориуд тийш нь нэвтрүүлж Харригийн нэрийг цомд хийлгэж бүх тэмцээнд ялахт нь тусалж эцсийн мөчөд цомыг зөөвөрлөгч болгон элбдээд нааш авчрах ийм л төлөвлөгөөг анханасаа боловсруулсан байж. Тэгээд мөн тэрээр Харигийн тухай энэ хүү бол зүгээр л азтай амьд гарсан. Би бол хамгийн хүчрэхэг шийдтэн. Одоо та нар хар гэд Харитай халц тулаан хийхээр болж Хари маань элдвэр тамлуусны эцэст ерөөсөө л үхэлтэйгээ зоригтойгоор нүүр тулыг хэмээн шийдээд босож ирдэг. Ингээд хоёр талаас шившлэг хийлэхэд тэдний саванаас ногоон, улаан хоёр оч гарч хоорондоо нийлэн алтлаг утас болон хувирлаа. Волдеморт үнэхээр их гайхаж байгаа нь илт. Тэр утсыг таслахыг хичээсэн ч Хари таслахгүй гिचэн хамаг хүчээрээ саваагаа барив. Хэсэг хугацааны дараа Волдемортын саваанаас хамгийн сүүлд хороосон хүмүүсийн сүнс усны тусал хэлбэрээс урган томорсоор гарч ирцгээв. Хамгийн ихэнд Седрик, тэгээд Магл өвгөн болох Фрэнк, араас нь Берти Жоркинс, дараа нь Харигийн эцэг их хоёр гарч ирэв. Хохирогчд нь нэг нэгээрээ гарч ирээд Хариг дэмжин саваагаа сайн бариарай, битгий боолгаарай гэх мэтээр дэмжихэд үхэл залгигчид сандран ийш тийш гүйлдэж Волдеморт гайхшаа барлаа. Хий үзэгдлүүд савааг түрхэн тогтоож барихаар болж Хари тэр хооронд нь зөөвөрлөгч рүү гүн Седрикийн загсан ясаар цогцыг нь авч шилтгэн рүү буцлаа. Ингээд тэмцээний газар буцан ирэхэд Седрик өгсөн болохыг хүмүүс мэдэж Харигийн ухаан санаа орж гарan Дамблдорт юутайч Волдеморт иргэн ирсэн гэдгийг хэлнэ. Дамблдор Хариг эндээс битгий холдоорой гэж уг нь захиж хэлдэг. Тэгтэл хин нэг нь чи хэвтэх ёстой, чи амрах ёстой гэж татаж зулгаасаар байгаад Хариг тэндээс аваад явчихдаг. Энэ болол хурц нүдэд Муди байлаа. Тэгээд яасан эснийг нь асууж шалгааж эхэлнэ. Хамгийн сонирхолтой нь Хар лорд иргэн ирсэн үхэл залгагчдыг шийтгсэн үү?
үү? Яагаад шийтгээгүү юм бэ? Би тэднийг үзэн яддаг гэх мэтээр ярьж эхэлнэ. Харигийн хувьд Каркаров хаа байна? Тэр миний нэрийг цомд хийсэн байх. Би үүнийг Дамблдорт хэлэх ёстой гэх мэтээр ярьсан чинь профессор Муди галзуу юм шиг инээгээд нэрийг чинь би хийсэн юм аа гэхин тэр Хари огт итгэхгүй байлаа. Дамблдорын дотны найз үнэн чанд итгэлт хүн Муди шүү дээ. Гэтэл нөгөөх нь би л чамд лууны тухай хэлхийг Хагридэд сэтэл өгсөн юм. Седрикт өндгөө усан доор нээхийг би л хэлж өгсөн. Мэдээж тэр чамд хэлэх байсан. Харин Невилд аль жилийн өмнө л Гилливидийн тухай бичсэн ном өгсөн. Гэхдээ чи түүнээс тусламж юусоо гуйгаагүй. Чиний наад бардам зан чинь миний төлөвлөгөөг алтуулах шахсан. Гэхдээ Добби гих эльфийн тухай ярьсныг чинь санаад би зориуд хажууд нь ургамлын тухай ярьсан юм. Эзэн бит хоёр хоёулаа эцэгтэй гологдсон. Би ч эцгийгээ алсан энтергээд хамаг далан болчирхайгаа тоочж орхино. Одоо тэгээд эзэн чамайг хөнөөлгүй явуулчихсан юм бол би л алж орхиг доо гэд яг дайрах гэж байх үед нь цагаа олж гаднаас Дамблдор орж ирнэ. МакГонагал багш нь Хариг имлэг рүү авч явах гэсэн ч Дамблдор хоригддог. Тэгээд тэр ингэж хэлнэ. Хүү энд үлдэх болно Минерва минь. Тэр ойлгох ёстой. Ойлгоно гэдэг бол хүлээн зөвшөөрхийн өмнөх алхам. Улмаар зөвхөн хүлээн зөвшөөрсөн үед л тэр өөрийгөө сэргээж чадна. Тэр чухам хинээс болоод өнөө шөнө ийм хүнд сорилт туулснаа мэдэх ёстой. Дамблдор ингэж хэлээд энэ бол Аластер Муди биш. Хэрвээ жинхэнэ Муди байсан бол өнөө орой тохиолдсон үйл явдлын дараа чамайг миний хараанаас салгаж авч явахгүй байсан юм. Тэр чамайг авч явмагц би бүхнийг даруй ойлгоод араас нь дагсан гэж Дамблдор хэллээ. Профессор Дамблдор Снейп болон МакГонагал багш нарт заавар тушаал өгч хоёр тийш нь явуулдаг. Өөрөө болохоор 7 давхар авдрыг нэг нэгээр нь нээн эцэст нь жинхэнэ Мудиг хэдэн метрийн доорх хайрцагаас олж авдаг. Харин энэ хооронд уусмал ухаа мартсан хуурамч Муди Барти Кравч болон хувирхан тэр. Хэрвээ та бүхний толгой эргэж байгаа бол эцэг Барти Кравч, хүү Барти Кравч хоёр адилхан нэртэй юм шүү. За Снейп үннийг хэлүүлэгч уусамлаа аваад мөн Винкийг дагуулan ирсэн байна. Тэр даруй уусамлыг өгч Дамблдорч зохих асуултуудыг асууж эхэллээ. Ингээд Барти Кравч ярьж эхлэв. Түүний их үххийнхээ өмнө ганцхан зүйлийг эцгээс нь гуйсан байна. Их нэртэй дэндүү хайртай байсан тул эцэг нь ч зөвшөөрчээ. Ингээд хүүгээ эргэх нэрийдлэр Азкабан орж хувиргагч уусамлын тусламжтайгаар их хүү хоёрыг солиод удалгүй их нь хүүгийнхээ дүрээр шоронд өгөж харин хүүн гэртээ байх болсон байна. Мэдээж хэрэг аав Империус шившлэгийн тусламжтайгаар хүүгээ үргэлжийн далдын хар нүмерэгд орхорч харин зарц Винкийн залуу эзнээ асардаг байлаа. Нэгэн удаа өнөөх яамны ажилтан Берта Жоркинс бичиг цаасны ажиллаар гэртэн ирэх үедээ хүүн амьд болохыг мэдж орхидог. Барти Кравч хичнээн хүчтэй шидээр Берта Жоркинсийн ой санамжийг нь арчсан ч гэсэн түүнийг нь Волдеморт буцааж сэргээгээд хэрэгтэй мэдээлэл авсан гэдгийг нь бид одоо ойлгож болох нь байна. Хүүн харин баг багаар хүчээ эргүүлэн олж аваад аавынхаа Империус шившлэгийн эсрэг зогсох чадaltaй болсон байгаа юм. Тэрийг нь зарц Винки мэдэхгүй учраас эзнээ ихэд өрөвдөж ээж нь түүнийг үргэлж хориосоо гэсэндээ амийг нь авраагүй юм шүү дээ. Ядаж жаахан агаар салхи үзүүлээ. Кивид ч дүнхээр дуртай юм чинь тэмцээ үзүүлээ гэж ятгсаар байгаад тэгээд дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд авч явсан байжээ. Тэгэхээр анханасаа ноён Кравчийн суудал хоосон байгаагүй харин тэнд нь хар нүмерэг göмссөн хүүн сууж байсан гэсэн үг. Тэмцээний үеэр хүү Барти Кравч урд талд нь сууж байсан хүүгийн халаасанд саваа байхыг хараад савааг нь хулгайлсан гэж байгаа юм. Тэр нь мэдээж Харигийн саваа байсан хэрэг. Дараа нь үхэл зайлгагч нар багтаа ирээд үүмийн самуун тарьдаг шүү дээ. Харин түүнийг нь хараад эзэндээ үнэнч байгаагүй тэд нарт ихэд зэвүүцсэн учраас хүү Барти Кравч харт хамгыг тэнгэрт илгээсэн болж таарлаа. Уг нь хүүгээ Винкитэй хамт холбочихсон байсан ч яамны ажилтнууд ирээд хөшөөх шившлэг хийх үеэр холбоос нь салж л дээ. Тэгээд ноён Кравч тэр үед хүүн хаа нэгтээ ойрхон хар нүмерхтэй байгаа гэдгийг мэдчихсэн учраас дахиж шалгах нэрийдлэр ганцаараа ойр руу ороод хүүгээ олоод ахин Империус шившлэгээр гэртээ буцаан авчирчээ. Мэдээж Винки маш том алдаа гаргасан учраас гэрээсээ түүнийг хөөсөн. Харин удалгүй Волдеморт сүлдтэй хамт тэдний ирээд аавыг нь өөрийнхөө иргэшээлд оруулаад хүүг нь буюу өөрийнхөө жинхэнэ үнэнч зарцыг суллаж тэгээд төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн байна. Берта Жоркинс гэх нөгөө чалчаа хүүхнээс хамаг нууцыг нь сонсчихсон байсан учраас ийм зоригтой гэрт нэрсэн байгаа юм. Тэгээд Мудигийн нэг хэрэг явдал гарсан гэд Роны аав очиж зохицуулсан шүү дээ. Тэгэхээр тэрнээс өмнө Мудигэнд очиж хориод тэр өдрөөс эхлээд хувиргагч уусмалууч дүрдэн хувирч эхэлсэн гэсэн үг. За Дамблдор хүртэл
хүртэл андуурах ёстой байсан учраас Мүүдигээс шившлэгийн хүчээр хамаг мэдээллийг нь асууж, түүхийг нь яриулж, маш үнэмшилтэй жүжиглэхийн тулд үнэнхээр хичээсэн гэдгээч хэлдэг. Харин сүүлтийн хувьд аавыг нь удирдах харж байх ёстой байж л дээ. Гэхдээ аав нь ч бас Империус шившлэгийг эсэргүүцэж эхлээд зогтсон байгаа юм. Дамблдорт бүх үннээ хэлье гэж бодоод Хогвартс руу явсан. Харин энэ хооронд нь Харригой тэнүүлчийн газрын зургаа хуурамч Мүүдид өгчихсөн шүү дээ. Түүнээс болоод нөгөөх нь аавыгаа газрын зурган дээр харж байгаад ирмэгцэн бусдаас төрүүлээд алж орхисон гэсэн үг. За ийм л юм болсон байна. Тэгээд мэдээж эцсийн том ажлаа хийж цомыг зөөвөрлөгч болгоод Харриг эзэн рүүгээ явуулсан байх нэ. Энэ бүхнийг сонсож ойлгосны дараа Дамблдор багш нартаа заавар өгөөд Харриг дагуулan өрөөлөгөө явлаа. Тэнд Сириус хүлээж байгаа гэв. Дамблдор Харригаас оршуулгын газар яг юу болсон талаар ярьж өгөхийг хүсгэд Харри тэгчнээ хэцүү байсан ч болсон бүхнийг эхнээс нь нэгэнгүй ярьж эхэллээ. Тэгсээр саваа хоорондоо нэгдсэн тухай ярих үед Сириус ч маш их гайхав. Өмнөх ангиудад Волдеморт болон Харригийн саваанд нэгэн галт шувууны сүүлний үд орсон гэж ярьж байсан шүү дээ. Харин тэр галт шувуу нь Дамблдорын галт шувууны сүүл юм билээ. Иймд хоёр саваа ах トゥ саваа гэсэн үг бөгөөд нэг нэгнийхээ эсрэг тэмцэж чаддгүй аж. Хэрвээ эцэд нь тэднийг хүчээр тэмцэлд хэрэглэх юм бол Приори инкантатем буюу маш ховор тохиолдол үүсэх бөгөөд нэг нь нөгөөгийнхөө хэрэгэлсэн шидийг хамгийн сүүлийнхээс нь эхлээд урвуулдаг юм байна. За тиймээс л эхлээд сүултэд хийж өгсөн мөнгөлөг гар уур болон гараад дараа нь алсан хүмүүс нь нэг нэгээрээ гарч ирж байсан хэрэг байв. Ингээд ерөөхдөө бүхнийг мэдсэн хойно Харриг имлэгт амраахаар очиход найзууд нь болон хатагтай Визли, Бийл нар түүнийг санаа зовон хүлээж байлаа. Харри мэдээж ахаад нэг ч асуултанд хариулах тэнхэлгүй байсан тул сувлэгч түүнд унтуул хандагч ямар ч зүүдлэлгүйгээр нойрондоо живэн одлоо. Хэсэг хугацааны дараа хүмүүсийн шуугилдах чимээгээр сэрвэл яамны сайд Фаж болон МакГонагал багш нар нь маргалцсаар орж ирж байв. Фаж өөрийнхөө аюулгүй байдлыг бодоод хэрэгтэн дээр Дементор аваад орчихсон байв. Мэдээж хэрэг ганцхан байсан гэрчийг нь Дементорууд үнсээд алчихсан гэсэн үг. Үүнд нь МакГонагал болон Снейп багш нар юу ч хийж чадаагүй учраас уурлан бухимдаж байлаа. Тэдний араас Дамблдор ч орж ирэв. Тэр бүхнийг тайлбарсан ч Фаж Дамблдорт итгэхгүй, хамгийн гол нь итгэхийг ерөөсөө хүсэхгүй байлаа. Бүр Дамблдорыг энэ нэг тэнэг хүү галзуу хэрэгтний үгэнд итгэлээ хэмээн зэмлэн. Ер нь бол Волдемортыг бараг л өөрөө хөнөөгөөд сүүлийн 13 жил амар тайван байдлыг авчирсан яамны нэр хүнд өөрийн нэр хүнд нь Дими балаа ярианаас болоод ганхан унахгүй л гэж айж байгаа хүн юм билээ л дээ. Харин Дамблдорын хувьд өмнөх анги дээрх шиг энэ асуудлыг орхисонгүй. Нэгэнт л Волдеморт иргэн ирсэн нь тодорхой учраас одоогийн байгаа ертөнцийг хэрхэн аврах вэ гэдэгт санаа зовж байна илт байв. Тэрээр Фажид юуны түрүүнд Дементоруудыг нэн яаралтай Азкабанаас явуулах бас авраг биетнүүдтэй холбоо тогтоож найрсаг харилцаатай болохыг сануулна. Гэтэл Фаж бүр үүнийг нь огтоос хэрэгсдэггүй. Иймээс Дамблдор хэрв зам нийлэхгүй аваас өөрийнхөө замаар явнаа гэдгээ тодорхой хэлв. Харин Фаж тэнэгтээд хэрв та миний эсрэг хөдлөх гэж байгаа бол хэмээн сүрдүүлэхэд Дамблдор намуухан дугаар үгүй дээ. Би Волдемортын эсрэг л хөдөлж байна гэж хэлдэг. Фаж Волдеморт иргэн ирсэн гэдэгт итгэхийг хүсэхгүй байсан тул ярианд цэг тавьж яам руугаа явахаар болно. Хэдийгээр ёслол төгөлдөр гардуулж өгөх байсан ч боломжгүй болсон тул одоо өгч хийгээд Харригийн орон дээр аврагын 1000 галлеоныг нь үлдээгээд явна. Кинон дээр болохоор Барти Краучийг Азкабан руу явуул гэд дуустдаг шүү дээ. Бас Харри дээр Дамблдор орж ирээд нөгөө савааны холбоосны тухай яриад л ер нь бол кино дуусчихдаг. Харин номд бол үнэнхээр огшуулсан хэсэг гардаг. Яг л нэг тулаан эхлэх нь тодорхой болж тулааны өмнөх эр зөргөө хурцлж байгаа дайчид шиг тийм тод мэдрэмжийг төрүүлдэг. Дамблдор ийш тийшээ заавар өгөхдөө хөөхий Мовинки хүртэл асарч Доббид хариуцуулан өгөхийг даатгаж байгаа нь Хагридийн хэлтгээр ямар агуу хүн бэ л гэж бодогдуулна. Мөн Артур Визли рүү хүү Биллийг нь явуулж яаманд ажиллаж байгаа эрүүл саруул ухаантай хүмүүсийг нэгтгэхээр болно. Дараа нь Сириусыг үнэн төрхөө үзүүлэх цаг болсон гэж хэлээд том хар нохой руу харлаа. Нохой Сириус Блэк болон хувирахад мэдээж хэрэг Снейпээс эхлээд цочирдон гайхна. Гэвч Дамблдор одоо бид нэгдэх цаг болсон. Хоорондоо дайсагнаж байх зав алга гар барьцгаа гэж хэлснээр Сириус Снейп хоёр бие биеэ үзэн ядсан харцаар нэвт шувт ширтэнгээ хурдхан шиг гараа барьцгаана. Хагрид болон хатагтай Максимыг өрөөндөө дуудуулж харин Сириуст Люпин болон бусад хуучны анд нөхдөө цуглуулахаар явах үүрэг өгнө. Мөн профессор Снейп рүү хараад хэрвээ бэлэн
бурхан бол юу хийхээ мэдэж байгаа бидтэй гэж хэлэхэд тэр бэлэн гэж хэлээд нүдэнд гялалцаар гарч одлоо. Дамблдор Седрикийн эцэг эхтэй уулзах ёстой тул буух хэрэгтэй байна гэж хэлнэ. Дараа нь Харриг хандаа дутуу уусан учраас сэрчгсэн байна. Одоо тусалж үлдээхгүй уугаад амраарай гэж захинаа. Харри маань мэдээж шагналын мөнгө авахыг хүссэнгүй. Учир нь тэр бол Седрикийнх. Бас тэр Седрикийн үхэлд өөрийгөө буруутгаж байв. Яагад гэвэл цомыг хамт авъя гэж Харри л түнд хэлсэн. Харуулслын нулимс Харригийн нүдийг бүрхэхэд тэр уруулаа зун ойлгохгүй хичээлээ. Хатагтай Уизли түүнийг өмнө нь хинж тэрвэрч байгаагүй халуун дулаанаар тэрвэрхэд магадгүй ээж нь түүнийг яг ингэж тэрвэрдэг байсан байх та гэж Харрид бодогдов. Дараа нь тэр үлдсэн хандаа угаад гүн нойрондоо автлаа. Ингээд номын сүүлийн бүлэгт 1 сар өнгөрсөн буйгаар гарна. Харриг эмнэлэгт байх зуур Дамблдор сурагчдад түүнээс элдв зүйл асуухгүй байхыг сануулсан байлаа. Хатагтай Уизли Харриг шууд гэртээ аваачхыг хүссэн ч Дамблдор түүнийг ноён Дарслигэнд заавал очих ёстой гэж хэлсэн. Мэдээж хүүхдүүд сайн ойлгохгүй байгаа ч номоо уншиж байгаа уншигчдын хувьд бол бид мэдчихсэн те. Волдеморт дөнгөж сэргснийхаа дараа хэлсэн Харри хэрвээ хамаатны да байх юм бол түүнд юрөөсө хүрч чадхааргүй тийм хамгаалалттай гэж байгаа юм. За тэгээд гэр гэрлүүгээ явахын өмнөх өдрийн оройн зогт аль нэг танхимын ялсан туг биш харин гашуудлын хар хөшиг унжуулсан байлаа. Профессор Дамблдор Седрикийн төлөө хундаг өргөөд хүүхдүүд үннийг мэдэх ёстой гэж үзэн түүнийг Волдеморт алсан гэдгийг шууд хэлнэ. Бас эрлэхийгээр тулалдаж нөхрийнхөө цогцыг буцааж авчирсан Харригийн төлөө бас хундаг өргөцгөөн. Дараа нь бусад хоёр сургуулийн сурагчид руу харж одоо хүнд хэцүү цаг үе биднийг хүлээж буйтвал эв нэгдэлтэй байх хамгийн чухал байна хэмээн онцлон хэллээ. Хүүхдүүд явхаар ачаа бараагаа бэлдэж байх үед хоёр сургуулийн авраг ирж Харри болон найзуудтай салах ёс хийцгэн. Мэдээж Виктор Крам маань Хермионитэй төрхөн уулзаад авна. Рон хэрэгт дурлавч сэтгэл нь хоёрдож нэг л сонирн байх ба эцэст нь нэг юм зориг гарган Крамаас гарын өсгийг нь авах нь тэр. Хүүхдүүд галт тэргэнд сууж явхад найзууд урдын адил хоорондоо ярилцаж эхлэх ба Хермиони тэсгэл алдан нэг зүйлийг хэллээ. Тэр Рита Скитер бүртгэгдээгүй анимаг байсан гэдгийг мэдсэн бөгөөд эмнэлгийн цонхон дээр байсан цонх маш адилхан харагдсан тул барьж аваад барайны шилэнд хийчихсэн байгаагаа хоёр найзтай гаргаж үзүүлдэг. Мэдээж иргэн санах юм бол тэрнээс хойш элдв ховж огт сонинд гараагүй байгаа юм. Хермиони Лондонд очисныхоо дараа түүнийг суллана гэж амласан ба нэг жилийн турш огт мэдээ бичихгүй байхыг сануулсан гэдгээ ч хэлв. За мөн Малфой хоёр найзтайгаа орж ирээд хар лорд иргэн ирсэнд бол удахгүй та нар үхэн энтер гэж сүрдүүлнэ. Гэвч найзууд тэсэлгүй босож бас гаднаас Фред, Жорж нар нэмэгдэн тэд нэгэн зэрэг янз янзын шившлэг хэрэгэлсэн учраас өнөөх гурав ухаан алдаж унацхан тэднийг өрөөнөөсөө гаргаж орхиод бүгдээрээ дэлбэрдэг үзэр тоглон хөгжилдөж эхэллээ. Энэ үед найзууд хоёр эхрээс бас нууцыг нь асуудгаа. Тэд жилийн туршил ноён Люда Бэгмэнийг харахаараа янз янз болж бас нэг л их захидал бичиж асуудалтай л яваад байсан юм. Гэтэл шалтгаан нь тэд дэлхийн аваргын тэмцээн дээр Ирланд хожигч Крам Сничийг барина гэдэгтэр мөрий тавьсан. Гэтэл Люда тэдэнд цэнгэлтгэд унсан хуурамч алтаар бооцооных нь мөнгийг өгсөн байгаа юм. Мэдээж хэрэг тэр нь маргааш гихтэл алга болчихсон. За ингээд хоёр ихэр Людатай янз янзаар ярих гэж үтсэн боловч тэднээс үргэлж бултаад байсан ба сүүлдээ та нар насан туршаагүй учраас хууль бос энтергээд ерөөдөө бултчихсан байгаа юм. За нөхөр бол ерөөсөө энэ тэнд бооцоо тавиад хүмүүсээс мөнгө зээлээд битүү өршир болчихсон. Ер нь л бүтэхгүй гар байсан юм шиг байна. Тэгээс сүүлдээ аргаа ядаад Харриг тэмцээнд ялна гэж бооцоо тавьсан байх нь. Байсгээд л Харрид тусалчих гээд үзээд байсан шүү дээ. Тэр нь тийм л учиртай. Харин бооцоо тавьсан гоблинууд нь Харри Поттер ганцаараа ялаагүй. Седриктэй хамт ялсан гэж үзсэн учраас Люда бооцоондоо хожигдож тэгээд хаашаа ч юм зогтоод алга болсон байлаа. За энэ түүхээ ярьснаас ч болсон уу Харри санаад галт тэрэгнээс буухынхаа өмнө нөгөө шагналын мянган галлеоно хоёр ихэр төвдөг. Нөгөө хоёр нь мөнгийг нь түлхээд чи яг солиорсон байхаа гэж хэлдэгч Харри хэрвээ авахгүй бол шууд муу усны нөхрөө хаялаа. Энэ мөнгийг харахаас ч дургүй хүрч байна. Харин тоо хоёр аваад дэлгүүрээ нээх юм бол ядчил хүмүүст инээд бэлгэлнэ шүү дээ гэж хэлээд тэр хоёрыг ятгадаг. За бас ээжтэй битгий хэлээрэ гэж гуйдаг ба харин Ронд шинэ ёслолын хувцас аваад өгчөөрэй гэж гуйдаг. Ингээд найзууд салж Харри манч ноён Дарслиг даган гэрийн зүг явлаа. Тэр дотроо санаа зовох хэрэггүй дээ гэж өөртөө хэлв. Хагридийн хэлснээр болох ёстой зүйл болдгороо л болно. Тэр цаг нь болохоор нүүр тулах учиртай зүйлтэйгээ
тулхал болно гэж бодсоор цувралын маань 4-р бот ийхүү дуусч байна. За ингээд Harry Potter цувралын маань 4-р дэвтэр дуусаж байна. 5-р бот нь одоо хамгийн зузаан ном нь учраас бас нэлээд ажил болох байх. Гэхдээ аль болох хурдан дараагийн цувралыг оруулахыг хичээнэ. Энэ хүртэл үзсэн, сонссон та нартай баярлалаа. Баяртай.